Хей, за юу яцхан? Би нэгэн сан юм болж хамаг дансаа зүсэлдэхэд сонсогч та нартай санхүү өгөхөөр ороод ирлээ. За тийм хайр байна ч гэж юу байх вэ? Бид энэ подкастаар дамжуулан санхүүч хүний ажил амьдралын хэм маяг, мэргэжлийн ёс зүйн ур чадвар нь амьдралд хэрхэн хэрэг болдог, яаж нөлөөлдөг гэж сонирхолтой яриа өрнүүлэх юм. Үндсэндээ санхүүгийн ажилтны мэргэжилтэд бидний хувьд тоо бодохгүй толгойгоо ажиллуулахгүйгээр хэдэн хормыг зүгээр чийлж та бүхэнтэйгээ хуваалцахад бэлэн болоод байна. За ингээд подкастаа тавтан морилно. Өглөөний минь өнөөдөр өглөөний цайнд юу уусан бэ? Өнөөдөр өглөөний цайнд кофе уусан. Өглөөний хоол идсэн. Үгүй. Ер нь та өглөөний цайнд хэр ачаал бүглэгдв вэ? Өглөө ер нь бол юм идэхгүйгээр кофе уугаал гарчхад болдог уу? Ер нь өдөртөө өглөө оройдоо арай бага юм иддэг. Гэхдээ ямар ч тодорхой хэмжээнд идэх хэрэгтэй гэдэг зүйлэмжийг эмчээс авчихсан. Тэгээд тэрний дагуу нэг жоохон хөнгөн хоол идэх шаардлагатай юм байна гэдэг бодлоор болоод. Тэгэхээр өдрийн хоолн дээр л илүү ачаал бүглэгдэг. Өглөө орой дээр бол айхтар хүнд хоол мол иддэг байх нь шүү дээ. Хоолн дээр гэхдээ эрүүл гэдэг талаас нь л айгүй анхаарал байгаа болохос нэг айхтар ачаал бүглээс үүддэг байна. Тий. Өнөөдрийн манай дугаарт манай хөрөнгө оруулалтын зах зээлд нэлээд тууштай хөдөлмөрлөд олон улсын түвшнээс CFM-ийн нэр хүндтэй цолын эзэн болсон мөнгөцөг оролцож байна. За санхүүгийн мэргэжилтүүдийн шинэ үеийг төлөөлөх нэгэн гэж ойлгож болж байна. Бидний хувьд бол хөрөнгө оруулалтыг бизнес удирдлагын чиглэлээр өөрөө гар бие оролцоод мэдлэг туршлага илүү залуу үеийнхэндээ хуваалцж байгаа ийм мэргэжилт өнөөдөр манай дугаарын подкастаар оролцох болсонд маш их баяртай байна. Урилга хүлээн ирсэн танд баярлалаа. Баярлалаа. Нилээн хүнд шалгууртай яг энэ CFA-гийн замнал бол нилээн хүнд шалгуур байдаг штэ. Тэгэхээр илүү бодит одоо туршлага дээр суурилсан хөрөнгө оруулалтын шийдвэр, мэргэжлийн ёс зүй, за хувийн санхүүгийн сахилга бат гэдэг ч юм уу ийм нилээн өргөн хүрээний амьдралын хэм маяг гэсэн ийм сэдвүүдийг бид нэр өнөөдөр хөндөж ярилцъя гэж бодож байна. За тэгэхээр CFA гэж ер нь яг зүгээр нэг шалгалт байд юм уу? Эсвэл бол яг энэ амьдралын хэм маягт ер нь бол яаж хэрхэн тусдсан бэ гэд илүү энэ чиглэлээс би яриагаа эхлэе гэж бодож байна. Тэгэхээр манай зочны хувьд болохоор нийтдээ болвол 14 жилийн ажлын туршлагатай. За үүнээс бол газрын төсний салбарт 3 жил, санхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр 5 жил, за боловсролын салбарт ингээд 9 жилийн туршид ажиллаад явж байгаа ийм хүн байна. За ер нь тэгэхээр CFA гэдээ ярьсны болохоор хөрөнгө оруулалтын менежер гэмөө сангийн менежер гэж болно гэж бодож төсөөлж явбуу. Ер нь яагаад яг энэ чиглэл рүү орох болчихвоо те юунаас эхлэлтэй вэ гэж асуумаар байна. За анх бол энэ чиглэлээр явна гэж юусоо бодож байгаагүй. 2017 онд санхүү эдийн засгийн их сургуульд өмнө цагийн багш хийж байгаад би 16 оноос хойш цагийн багш хийж явж байгаад 17 онд яг үндсэн багш болох юм боломж гарсан. За тэгээд ер нь өмнө нь бол дандаа санхүүгээс илүү бизнес удирдлагын чиглэлээр ажиллаж явж байгаад тэр үед бол ер нь яаж ч одоо өндөр албан тушаалд хүрсэн ер нь санхүүгээ мэдэхгүй бол болохгүй юм байна гэдэг нэг юм ойлголтыг бол яг өсвөөсөөгөө авч ирсэн. Тэгээд илүү өөрийгөө одоо мэрэгшүүлээ, илүү сайжрыг. Тэгээд ер нь цаашдаа бол яг үндсэн зорилгоо бол өөрөө бизнес эхлүүлээд тэгээд тэрийг амжилттай удирдах ингээд явах зорилготой. Тэгээд миний яг үндсэн зорилго бол. Тэгээд энэ хүрээндээ яг инкент бол заавал надад санхүүгийн мэдлэг хэрэгтэй юм байна. Гэт тэгээд санхүүд одоо багшуулах боломжийг бол ерөөсөө тухайн үед шууд ингээд ашиглаад орж исэн. За ингээд орсонсоо хойш яг хав хамгийн түрүүнд сонссон зүйл бол яг CFA гэдэг юм нэг олон улсын зэрэг цол байдаг юм байна гэд. Сонсоод тэгээд яг тухайн үед бол би шууд Google дээр хайгаад үзчихсэн. Мэдээж CFA-гээ хайх юм бол ямар ч олон улсын одоо олон зэрэг байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь өөрийгөө магтцал таарна шүү дээ. Ийм тийм гэл. Тэнгүүт би яасан бэ гэхээр хайхтаа санхүүгийн салбарт хамгийн хүнд 3 шалгалт юу гэдээ тайсан чинь айгүй олон их сурвалж тэр CFA дандаа аль нэгэн заавал орж ирсэн байхгүй. Тэгээд яг нөгөө нэг ямар ч олон улстай топ 3-т ордог юм байна. Айгүй хэцүү хүндрэлийн төвшөнгөөр бол ингээд 3-т ордог гэдэг чинь ер нь л энэ яг миний зорих хэвээр муу юм байна гэд. Тэгээд анх CFA үгүй гэдэг шийдвэрийг 17 онд гаргачихсан. Тэр нилээ өөрийгөө шууд сорьсон байх гэдэг шүү дээ, тий. Тэгээд энэ CFA-тэй холбоотой CFA өгөөд явж исэн. За тэгээд ер нь CFA чи 3 дугаар түвшиндээ хүрэхээр хүн юу ойлгодог вэ гэхээр за би энэ хөрөнгө оруулалтын чиглэлээр энэ олон улсын зах зээл дээрээс хөрөнгө оруулалтыг хэрхэн татахын ер нь хүний хөрөнгийг удирдна гэдэг чинь ямар том зүйл байдаг юм бэ гэдгийг ойлгоод тэгээд ер нь өөрөө бизнесээ эхлүүлэх гэж бол нөгөө хөрөнгө оруулагчтай өөрөө эхлээд одоо хөрөнгийг удирдах
ингэж өөрөө ингэ мэрхших ёстой юм байна. Ер нь сангийн менежер болох нь айгүй чухал юм байна. Тэгээд энэ хөрөнгө оруулалтын салбар чинь бол яг хөө сүүлд нь л өөрөө мэдсэн л дээ. Банкнаас том салбар байгаа байхгүй. Олон улсад бол өдөржин хөрөнгөний хэмжээ дээрээ бол банк хажууд нь бол хамаагүй жижигхэн байгаа. Яг мэдээж одоо хооронд нэг харьцуулаад үзэх юм бол ойролцоолтой. Гэхдээ ер нь бол энэ хөрөнгө оруулалтын салбар маань илүү том, илүү хөрөнгө өдөртэй одоо тэтгэвэр байна, хамтын сан байна, даатгал байна. Тэ эдгэрч бүгдөрөл хөрөнгө өдөрч байгаа хэлбэр. За банк ч гэсэн тодорхой хэмжээнд өөрийнхөө хөрөнгийг өмнө цаасанд оруулаад өдөртөө тавьдаг шүү дээ. Тэгэхээр энэ хөрөнгө өдөртнө гэдэг чинь өөрөө маш том зүйл юм байна. Тэгээ энэ рүү өөрийгөө яг мэрхшүүлээ гэдэг. Тэгээ ингээд бол үндсэндээ бол нөгөө санхүү сурах гэж яваад CFA-г олж мэдээд тэгээ CFA-г сурч явж байгаад хөрөнгө оруулалтын зах зээл чи ямар ийм сорилттой тэгээд цаана ямар том салбар юм те ямар их зүйл сурч болох юм гэдгийг ойлгоод тэгээд яг буцалтгүй энэ салбарлаа орсон. За түрүүс та нөгөө ярианыхаа ихэнд хэлсэн шүү дээ те. Яг нөгөө санхүү бол аюул чухал юм байна гэд те. Өөрөө ер нь бол алсын хараа зорилго нь бол өөрийнхөө бизнесийг удирдах явахад энэ санхүү гэдэг чинь ямар чухал юм. Тэрийг яг юун дээрээс үндэслэж тийм одоо бодол орж ирэх болов. Яг миний яг үндсэн анх одоо яг бизнес удирдлагаар Mercedes-ийг төгсөөд тэгээд үндсэн яг ажиллаж исэн чиглэлх юм бол яг стратеги үйл ажиллагаа илүү дагнсан. Тэгээд тэр чиглэлдээ бол ер нь яг бизнесийн удирдлагч өөрөө маш өргөн шүү дээ тий. Яг ингээд бариад авах шийдлэхүү маш өргөн хүрээг хамардаг. Тэгээ энүүгээр ингээд мэрхшээд илүү их юм сураад байх тусам зүгээр санаа байлаа гэд хөрөнгө оруулагч над хөрөнгө оруулалт хийхгүй мэн гэдгийг бол маш сайн ойлгосон. Гой санаа байлаа гэд тэр өөрөө бизнес болохын тулд нөгөө талдаа заавал хөрөнгө оруулагч ашигтай байх хэрэгтэй. Урт хугацаанд. Тэгэхээр тэр ашигтай үгүйг би тооцоолохын тулд надад заавал санхүү хэрэгтэй гэдэг нь бол угсаа хүн болгоны л ойлгомжтой мэдэх зүйл шүү дээ. Тэгээ тэр ингээд мэдрэгдээд эхлэнгүүт би яаж гоё ингэ санаа гаргаад яаж ч одоо олон улсын тэр гой кейсүүдийг судлаад өөрөө ингээд өөрийнхөө магадгүй бодож байгаа зүйлийг хөгжүүлээ явсан тэнд ард нь заавал тоо авах хэрэгтэй юм байна гэдэг зүйлээс яг санхүү сурыг гэдэг бодол бол яг буцалтгүй суучихсан. Зөв. Окей. За тэгэхээр өнөөдрийн манай дугаарт бол яг CFA charter holder гэдэг энэ зэргийг авчихсан хүн оролцож байгаа учраас яг энэ CFA одоо CFA-тэй холбоотой зүйлийг ерөөсөө хамгийн түрүүнд л асуумаар санагдаад байна л та тий. Тэгээд жоохон лавшруулаа асуучих. Яг CFA шалгалт яг танд юу өгсөн бэ? За жишээлбэл одоо та үнэхээр амар сайн санхүү одоо юу гэдгийг хөрөнгө оруулалтын чиглэлээр нөгөө арга аргачлалыг сураад тоог нь бодоод үнэхээр сурсан уу тий. Тэсвэр төвчээрийг бүр ингээд туйлтанд хүртэл бас шандас шалгаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэсвэр төвчээрийг үгүй эсвэл танд бүр ингээд ёс зүй гэдэг ч юм уу тий. Яг танд юу өгсөн бэ? Онцолж хэлнэ гэвэл мэдээж маш олон зүйл байгаа л хэл та. За яг онцлог гэх юм бол яг өмнө нь ингээд нэг тодорхой суурь ойлголтууд ч юм уу суурь одоо бидний хэлдгээр яг үндсэн сурахчгүйч гэдэг юм уу те юм нэг альва зүйлийг сурахын тулд бид нар одоо бакалаврын түвшинд чинь ингээд үндсэн суурь ойлголтуудыг ойлгоод ингээд мэдээд явдаг шүү дээ те. Тэнгүүт яг тэр чинь өөрөө очиод ямар нэгэн байдлаар нэг л зүйл юм дутуу байна да. Яагаад ингээд яг ингээд өөрөө ингээд нэг салбарт дагнаад хийчих гэхээр нэг дандаа ингээд нэг юм яг энэ хэсгийг яаж хийдэг юм бол гэдэг дандаа асуулт төлдөг гэсэн байхгүй. Яг бүр нарийн ингээд цааш нь задлж өгдөггүй. Ийм салбарт байвал ингэхэн тохиромжтой, ийм салбарт ажиллаж байвал одоо ингэхэд таны хувьд одоо магадгүй одоо зүгээр хамгийн энгийн жишээ хэд бид нар ингээд санхүү төсөөлөлтөд байдаг шүү дээ. Тэр чинь салбар болгоноос холбоотой өөр ялгаатай байдлаар хийгдэх хэрэгтэй байдаг. Гэтэл бид нар нөгөө нэг ингээд суур зүйлүүд дээр яадаг вэ гэхээр нэгдсэн байдлаар ингээд бүгднийг ингээд баццсан юм шиг суур яваад байдаг. Тэгэхээр яг мэдээж тэр бол чухал. Гэхдээ илүү нөгөө мэрэгшиг гэх юм бол тэнд яалтчгүй юм нэг юм олон улсын туршлага зөвлөмж тэнд ажиллаж үтсэн хүний тэр нэг юм тоо мэдээлэл дандаа ерөөсөө хэрэг болоод байгаа юм шиг санагддаг байсан. Тэгээ яг нөгөө CFA-г үзээ судлаад явсан чи яг нэг тийм гой жишээнүүдтэй гой кейстэй яг ийм одоо нөгөө нэг ийм байвал тийм илүү амьдралтай ойр жишээнүүдтэй амьдралтай ойр тооцооллуудыг хийдэг. Хүндрлийн хувьд бол мэдээж маш хүнд. Ингээд маш олон хөлбөртэй байдаг. Тэгээ ингээд нөгөө хамгийн хүнд юм зүгээр миний хувьд ингэж бодоод байдгийг. Одоо бид нар ингээд энгийн одоо сургуулиуд сурж байхдаа суур одоо хичээлүүд үзэж байхдаа ямар нэгэн тест ажиллаж байгаа бол үргэлж 2 юм уу 3 худлаа нэг нь үнэн байдаг те. Тийм. CFA ч юм бол заримдаа ингээд 3 4 үнийн юм өгчөөд тэгээ яг энэ нөхцөлд аль нь илүү үнэн бийг асуудаг байхгүй. Тийм. Тэгэхээр чи хүн
нөгөө өнгөц уншаад үлдчих юм бол яг тэр нөхцөлд аль нь үнэн гэдгийг ойлгоогүй гэдэг. Тий. Тэгэхээр нөгөө нэг мэдээж амьдралд яг төлөв үнэн гэж юм байхгүй гэдгийг бас дахиад ойлгодог. Тэгэхээр яг нэг талаа ингээд нөгөө илүү мэрэгших тусам ингээд нэг ажиглагддаг зүйл нэг юм бол альва юм дээр нөгөө төлөв үнэн байхгүй учраас те одоо юу гэдэг чинь би яаж ч нарийн тооцоолъё гээд яаж ч нарийн ингээд аргачлал ашиглаж ирсэн гэсэн миний гарч байгаа одоо тэр бодит үнцэн гэдэг ч юм уу те тэр компани одоо өснө гэдэг ч юм уу тэр зүйлд би төлөв итгэлтэй байх бол нөгөө талтаас буруу болчихдог. Тэгэхээр нөгөө тэр чинь өөрөө яах вэ гэхээр миний бодлоор мэрэгч байгаа нэг хэлбэр байхгүй. Тэгэхээр би одоо нэг компаниг яаж тоо бүх одоо магадгүй үйл ажиллагаа болсон бүх жилийн мэдээллийг ашиглаад бүх гадаад орчныхоо юмнуудыг нэг улсын хувьд авч үзээд те нэг ганцхан салбарыг аваад ингээд дагнаад нарийн судлыг бол боломжтой. Гэтэл тэнд миний одоо өдөртөж чадахгүй маш олон хүчин зүйл байдаг. Тэгэхээр үндсэндээ бол би нарийн тооцоол хийсэн ч гэсэн одоо мэрэгчэд эхлэхээр яаж ийнө гэхэлэр за миний тооцооллоос гарч ирж байгаа зүйл бол миний хувьд нэг харж байгаа чиглэл энэ бол яг 100% байх шаардлагагүй. Тэгэхээр илүү мэрэгжлийн бай гэх юм бол ядаж л нөгөө дэрвсквац хийгээд багц үүсгэх хэрэгтэй. Багц үүсгэж яах гэдэг чинь за магадгүй чинийх 70% зүг байлаа гэхэд нөгөө багц үүсгэсэн бол те нөгөө буруу байгаа тал дээр чинь чамайг хамгаалдаг ч юм уу. Тэгэхээр нөгөө нэг сейф бол надад нэг тийм зүйлийг хүс юм уу гэж бодоод байдгийг. Илүү одоо мэрэгжлийн байхын тулд яг юуг сурах хэрэгтэй юм. Яах хэрэгтэй юм те. Одоо илүү их мэдэх тусмаа өөртөө итгэлтэй байх гэхээс илүү яаж одоо тэр мэрэгжлийн гэдэг урт хугацааны юм хараад ингээд өдөртөд явах хэрэгтэй гэдэг зүйлийг илүү заасан юм гэж бодоод байдаг байхгүй. Тэрнээс биш одоо яг ингээд үнэлгээ талаас нь харах юм бол би яг санхүүд манай нөгөө санхүүд төр чинь сейфигийн мастер анги гэж байдаг. Би тэр мастер анги дээр ер нь бол одоо ингээд левел 1 2-ын зарим нэг сэдвээс за нэг 2 сэдв байгаа. Бусад баг бүх сэдвийг ингээд маш одоо хугацаанд ингээд багшилсан байгаа. Хичээл орсон өөрөө. Тэгээ хичээл орохоор ч угаасаа хүнд ингээд илүү их суудаг шүү дээ. Илүү өөрөө ойлгодог. Тэгээ тэр чинь хийхин тулд хүнд заахын тулд угаасаа яг ингээд хүн чинь 120% мэдэх шаардлагатай болдог. Тэгээ илүү их мэдэх тусам л мэдээж хүн чинь нөгөө гарч ирж байгаа тоонд илүү их итгэх хэрэгтэй тий. Гэтэл яг надад бол тийм зүйл үсээгүй. Би бол яг мэрэгших тусмаа би зүгээр магадлалын эсрэг тоглож байгаа юм байна. За магадлал бол надад нэг 70% тахад л би аюу өндөр гэж боддог хгүй. Ер нь бол нөгөө альва зүйлийг яг ингээд 100% гэж ботхосоо илүү эргээд нөгөө тухайн зүйл одоо хүн мэрэгших тусам эргээд яг тэр нэг хүн яаж одоо зөв өдөртөд явах юм те яаж урт хугацаанд чиний эсрэг одоо тодорхой кейсүүд үүсч болох юм гэдгийг ойлгох юм бэл. Жишээ нь яг ингээл бид нар чинь ингээд бодлогын хүү буурах юм бол эдийн засаг өснө гэлдэгдэг шүү дээ. Эсвэл инфляц өндөр байх юм бол эдийн засгаас одоо инфляцийг дарахын тулд бид нар бодлогын хүү өсөх ёстой ч гэдэг юм. Ингээд тодорхой зүйлүүд ингээд яригддаг тийм. Гэтэл ингээд урт хугацааны ингээд болсон үйл явдлууд ингээд судлаад ахаар бас бүх тохиолдолд тийм байдаг юм өгөхлөр эзэж үгүй байдаг. Тэгэхээр хүн хэрвээ ингээд нөгөө нэг ийм байдаг гэд ойлгоод тэрийг ингээд тогтоогоо тэгээд тэрнийхэн дагуу дандаа үйл ажиллагаа хийх гэж оролдоод байх юм бол зарим нэг тохиолдолд аюу тум алддаг юм уу гэж харагдаад байдаг. Ер нь ингээд хит одоо яг нөгөө нэг мэрэгшээд хит одоо өөртөө итгэлтэй болоод эхлэх тусмал хүн алдаа гаргаад байт юм уу гэж бодогдоод байд. Зүгээр тэрийг надаа ямар ч үсэн ингээд сейф бол яг ингээд маш олон кейсээр ойлгуулж байсан. Өөрөө цаашаа ингээд маш олон кейсээр судлаад хараад тэгээд эхлэхээрээ илүү миний бодлоор хүн мэрэгч чам гэж ойлгоод байд. Тэгэхээр нэлээ нөгөө олон талт одоо үзэл гэх юм уу тий маш олон талт үзлийг тэгээ дээрэс нь илүү нөгөө амьдрал гэдэг бол нэлээ баялаг шүү гэдгийг л үндсэндээ л ойлголцох гэдэг шүү тий ааха. Тэгээ одоо яг ажлын байран дээр энэ сейфи зэрэг цолтой байснаар яг юм бодит хэрэгцээ гэж байх уу? За мэдээж яг одоо миний хувьд гэх юм бол сангийн менежер ажилласан учраас яг одоо сейф дээр сурсан зүйлүүдээ бол бусад талаараа арай жоох ингэж наривчилж судлаад тэгээд яг шууд ажил дээр ашиглаад явах боломжийг надад бол олгосон. Тэгэхээр бол би бол яг хөрөнгө оруулалтын чиглэл дээр ажиллаж байгаа юм бол сейф бол яг хангалттай бүр суур тэгээд дээрээс нь бүр одоо цаашаа хийгээд явах ч гэсэн Монголын хувьд бид нар яг нөхцөл нь бүрдэж өгөхгүй байгаа ч гэсэн олон улс руу ингээд гараад ажиллах юм бол сейф бол бидний хувьд яг ажлын хувьд ингээд яаж системтэй ажиллах юм те яаж системтэй тухайн зүйлийг судалдаг юм гэдгийг бол маш нарийн одоо зааж өгч байгаа гэж бол хардаг. Тэгээд одоо манай байгууллага дээр бид Bloomberg-ийг ашиглаад явж байгаа. Сейфигийн зарим тооцоолол жишээнүүд шууд Bloomberg дээр яаж тухайн зүйлийг хийж болох уу гэдгээс нь бүр ингээд заадаг. Тэгэхээр одоо би жишээ нь шууд гараад Bloomberg дээр олон улсын байгууллагад ажиллаа гэхэд
Bloomberg-ийн зарим нэг юм функцүүдийг одоо яаж одоо хөрөнгө оруулалтын шийдвэр зөрчилж болох юм гэдэг бол бас мэдэх ийм боломжтой хүртэл байдаг. Тэгэхээр тэр нь бол тусдаа илүү өөр одоо юу гэдгийг үйлчлэгээ байна гэсэн үг үү тий? Тэгээ хөрөнгө оруулалтын сангийн хувьд бол ялчгүй CFA өөрөө яг тэр чиглэл рүү одоо хүний мэрэгчлэлийг бэлддэг. За мэдээж нөгөө санхүү талаас нь харах юм бол CFA level 1 2 дээр бол энэ санхүү тооцоолол төсөвлөлт ч юм уу тий тэр тал руу хүн мэрэгшид бол CFA бол хангалттай ийм мэрэгжлийн суурь болж өгч чаддаг. Дээрээс нь илүү өөрийгөө одоо наривчлаад илүү нөгөө амьдралд өөр юм тооцоолыг гэх юм бол CFA бол хангалттай суурийг нь бас бэлтгэж өгөх юм боломжтой байдаг гэж хардаг. Level 3-ийн хувьд бол илүү яг сангийн менежер хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байгаа багц удирдах байгаа хүмүүсийн хувьд бол заашгүй одоо тэр левелийг давж ийж үндсэндээ бол эрх нь үсэж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгвэл яг хөө илүү юм одоо техникэл талаасаа гэдэг юм уу CFA-гийн одоо curriculum тий бол нэлээд энэ санхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр бол юг агуулгыг бол хамарчаад шүү дээ. Тэгвэл нөгөө талаасаа яг энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд одоо зайлшгүй байх ёстой зан чанар гэх юм уу тий ямар зан чанартай хүн энэ санхүү хөрөнгө оруулалтын одоо салбарт ажиллах нь илүү үр дүнтэй гэдэг юм уу тохиромжтой гэж тийм юм байх уу? За CFA дээр бол давтагдаж ордог ерөөсөө нэг л зүйл байдаг. Тэр нь ёс зүй. Мэргэжлийн байх гэдэг зүйл. Тэгэхээр яг хуу CFA-гийн ёс зүй гэдэг бол хувийн ёс зүйтэй тодорхой хэмжээнд холбогдно. Гэхдээ CFA илүү мэргэжлийн байхын тулд яг ямар ёс зүйтэй байх юм бэ гэдгийг бол илүү нарийн хүнд ингээд маш олон кейсээр бол ойлгуулдаг. Тэгэхээр яг хуу нөгөө би CFA-гийн ингээд тэр одоо судалснаас хойш ёс зүйтэй холбоотой юуг ойлгосон бэ гэхээр ёс зүйтэй байна гэдэг маань эргээд бид нар нөгөө зарчимтай байх те бизнесийн хувьд альва энэ харилцаа урт хугацаанд явахын тулд доктортой байхын тулд яалтчгүй нэг тодорхой нэг ийм дундын ойлголцол гэж юм байх хэвээр. Тэгээ аль аль тал нь тэр зүйлээ баримталдаг байх хэвээр. Тэгэхээр тэгжиж л бид нар нөгөө нэг урт хугацааны энэ том компаниуд, брэндүүд яаж үүссэн те яагаад ийм урт хугацаанд амжилттай явж байгаа гэдгийг магадгүй ойлгох байх. Тэгэхгүй бол ингээд өөртөө ашигтай байхаар л өөрчилчихэд байдаг үл те. Энэ өөрөө яг хөө ихлээр нэг талтаа ингээд зарим талаар ингээд харахаар зөв ч юм шиг буруу ч юм шиг те тухайн нөхцлөөс амарх байх. Гэхдээ ер нь бол анханасаа ингээд нэг юм дундын одоо ойлголцол зарчим байгаа бол за тэр зарчим бол ямар ч үеж болно. Хүмүүс болгоны хувьд нөхцлөөс амараад өөр үеж болно. Гол нь дундаа ямар нэг юм бизнесийн харилцаа зарчим байгаа бол тэр зарчмаа бол яг хөө ихлээр цаашаа ингээд хадгалаад явах. За бидний хувьд бол нөгөө харилцагчтайгаа одоо хөрөнгө оруулагчтай харилцахын тулд зарчим байх хэрэгтэй. Мэргэжлийн байх хэрэгтэй. Тухайн хүний одоо нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй. Тухайн хүнд тохирсон тэр хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэдэг ч юм уу те. Энэ нөгөө зүйлүүдийг бол CFA-г одоо судалснаа, CFA-г авснаас ингээд мэргэжлийн байгууллагт нь ингээд ороод ажилласнаас маш сайн ойлгож судалж байгаа, суралцж байгаа. Тэгэхээр яг хөө миний хувьд өмнө ч гэсэн өөрөө бол мэдээж нөгөө нэг ёс зүйтэй зарчимтай байсан. Гэхдээ одоо нөгөө мэргэжлийн байхын тулд ямар байх вэ гэдэг чинь хүн аливаа зүйлийг судалж иж одоо сурж иж тодорхой нэг кейсүүдийг ойлгож иж яг ингээд за ийм үед бол ийм байхыг мэргэжлийн байх гэдэг юм байна гэдгийг ойлгодог шүү дээ. Тэгэхээр зарим зүйлийг чинь хүн нөгөө сонсч иж ойлгодог, уншиж иж ойлгодог, мэдчиж ойлгодог те. Эсвэл яг одоо бодит харилцаан дээрээс тухайн зүйлийг яг тэр тухайн кейс нь үүсгэхээр ойлгодог. Тэгэхээр тэр зүйлүүдийг бол би бол CFA-г ингээд судлаа явж байхад бол нэлээд сайн ойлгосон юм болов уу гэж боддгийг. Тийм тэр харилцаануудыг гэх юм уу те. Тэгэхээр ямар ч байсан надад бол нөгөө мэргэжлийн байхын тулд хүн яг ямар байх юм гэдэг тэр зүйлүүдийг бол нэлээд одоо сайн ойлгуулсан гэж би хардаг. Тэг наадхан дээр чинь бол бас яг санал нэг байна. Одоо яг суурь ёс зүйн хэм хэмжээс гадна мэргэжлийн ёс зүй гэдэг чинь өөрөө дахиад олон юм шин чанарыг агуулж идэг гэдгийг бол яг аргагүй энэ CFA-гийн хөтөлбөрийн хүрээнд бид нар бол нөгөө номын дуугаар бол маш олон кейсүүдээр бол сонсдог учраас те нөгөө хувь хүнд өөрт нь ингээд өөрөө ирэхгүй ингээд шингэж суудаг гэх юм уу те яг тэр зүйл байгаад байна л да. За ер нь өмнө нь бол бас юу гэдгийг сангийн менежерс өмнөөс өөрөө хуваарай хөрөнгө оруулалтын чиглэлээр арилжаа хийжсэн ч гэдэм үү те. За одоо бол яг ингээд сан удирдах тавьж байгаа. Тэгэхээр хамгийн том алдагдал хийжсэн тип кейс байгаа юу? Бага. Ер нь яаж мэрэгчлэн болцсон угаасаа ашиг алдагдал бол үргэлж байна.
зүгээр урт хугацаанд чи яг нөгөө ашигтай арилжаанууд чинь л өөрөө тэр алдагдaltaй арилжаануудаас чи их байх уу гэдэг асуудал яригдана. Тэрнээс юусаа алдагдал хүлээхгүй байх гэж эзэж бодож болохгүй. Тэр зүгээр алдагдлын хэмжээг чи өөрийнхөө яг нөгөө төсөөлж байгаа хэмжээнд барьж чадж гинүү чадахгүй нь л гэдэг асуудал. Тийм. Тэгэхээр нөгөө түр хэлсэн шүү дээ. Чиний эсрэг хизээч хөдлөхгүй. Дандаа чиний одоо бодож байгаа зүг рүү ч явахгүй те. Тэгэхээр ингээд нөгөө нэг одоо өснө гэж бодож байгаа бол те. Хөвчлэн яг миний хувьд дандаа өснө гэдэг бодож байгаа арилжаан дээр л ордог. Уналттай арилжаа руу ордоггүй шалтгаан нөгөө эргээл яг тоогоо судалсантай холбоотой. Жишээ нь эдийн засаг бол ингээд олон жилийг нь харахаар нэг 3 жилдээ дунджаар нэг унаад 2 өсдөг ч юм уу те. Нэг иймэрхүү юм ингээд тоо ирэхэд хүн харчиж тэн дээрээс нэг юм тодорхой нэг мэдрэмж авч эхлэв шүү дээ. Би яг юу хийх ёстой юм бэ гэдэг. Тэр нэг юм бодлоо зарчмууд орж ирэх байхгүй. Тэгэхээр жишээ нь яаж компаниг унна гэж итгэжсэн гэсэн магадлалын эсрэг би тогломооргүй байдаг байхгүй. Яа тэгэхээр хинхтэй бол яг ихлээр эдийн засгч өөр өсөд нь шүү дээ. Эдийн засаг өсөж байгаа бол муу компаниуд ч гэсэн дагаад өсдгүү маа гэхэд ингээд хөтөртэй байх хандлагууд дамгаалж идэг. Тэгэхээр ер нь бол яг ихлээр миний хувьд дандаа өснө гэдэг ийм нөхцөлтэй арилжаа руу хэд ордог. За тэнгуут бүгдөө өсөх албагүй байхгүй. Бүгд өснө гэжтэй ч байхгүй. Тэгэхээр тэр тохиолдолд бол яг нөгөө түрүүний хэлсэн багцаар удирж байгаа гэж нэг давуу тал тэн дээр л гарч ирж байгаа. Зөвхөн багцаа чинь яг хэдэн хувь ашигтай алдагдaltaй байна гэдэг л асуудал гол юм нэг. За миний хувьд яг түрүүний хэлсэн нөгөө хамгийн том алдагдал гэх юм бол юу байсан бэ гэхэлэр крипто дээр байсан. За тэр лүү яаж яваад орсон бэ гэхээр ер нь бол би яг нэг юм нөгөө бид нар олон улс дээр нэг core satellite гэдэг ерөөхдөө үндсэн хөрөнгө оруулалт тэгээд нөгөө дагуул хөрөнгө оруулалт гэсэн нэг юм ойлголт өгдөө. Тэр нь болохоор нийтлэг ингээд ингээ ашиглаж болдог нэг арга. Нэг өөрийн чинь нэг хөрөнгийн 80% нь бол үндсэн буюу чиний урт хугацааны амьдрал, урт хугацааны яг гол хөрөнгө оруулалтыг одоо илэрхийлж байгаа учраас тэр бол нэлээд юм диверсификац хийж гисэн. Тэр бол нэлээд юм яг эрсдэл багтай ийм хөрөнгө оруулалттай байл зүгээр. За тэгэхээр тэр хөрөнгө оруулалт бол би илүү нөгөө хувьцаа, бонд гэдэг ч юм уу иймэрхүү зүйлүүд рүү төвлөрүүлээд яг 20% болохоор яасан бэ гэхээр Forex дээр арилжаа гэж бодсон. Forex юм уу товарын арилжаан дээр. За товар Forex бол ер нь хамгийн өндөр эрсдэлтэй шүү дээ. Хөшөөрөг өндөртэй байдаг учраас одоо зүгээр дунд чинь л нэг зүгээр багаар ботход л за нэг би нэг 10 юм уу те 20 үржигтэй байлаа гэхэд тэр чинь нэг жоохон өөрчлөлт гарахад л би нийт хөрөнгийнхөө дийл хэсгийг алдчих юм боломжтой тийм. За тийм хөрөнгө оруулалт хийгээд тэгээд яг хөө тэр хэсгийг би ингээд нэг тас руу хийчихэд тэгээ нөгөө нэг яг ийм хөшөөрөхтэй арилжаа хийх чинь нэг эрсдэл нь юу вэ гэхээр нөгөө судлах хэрэгтэй, цаг их ордог. Ялчгүй нөгөө day trader заавал байх хэрэгтэй, өдрийн арилжаа хийдэг хүн шиг ингэж арилжаа хийж явах хэрэгтэй. Тэнгүүт надад ерөөсөө тийм зав болдоогүй. Тэр болохоор яг би анх 21 оноос ерөөхдөө төлөвлөөд тэгээ 22 оны хавраас яг арилжаа хийж эхэлчихсэн. Ингээд судалж байгаа. Тэгээд яг тэр зав нь олдохгүй ангууд яасан бэ гэхээр за тэр хэсгээ тэртээ дөрөв эрсдэлтэй юм хийнэ гэж бодсон юм чинь ер нь криптод арилжаа хийгээд үзье гэж бодоод яг криптогоо өвдөх юм бол тухайд л нэг хуваараа өөр арилжаа хийжсэн гэсэн үг. Тийм хуваараа арилжаа хийжсэн гэсэн. За криптогоо өвдөх юм бол яг онцлог нь юу байсан бэ гэхээр илүү нөгөө нэг суур мэдээлэл гэхээс илүү техник шинжилгээнд дээр хүмүүс илүү их суурилж арилж байгаа гэдэг. Одоо алт гэдэг ч юм уу, тавар гэдэг ч юм уу, форекс гэдэг хэлэх юм бол чи заавал тэр улсын эдийн засгийг судлах хэрэгтэй болохгүй. Тэгэхээр илүү их цаг орно. Тийм. Тэнгүүд крипто руу ороод тэгээд яасан бэ гэхээр ер нь бол эхлээ зүгээр ингээд ажиглаа л явуулсан. Тэгээ юу ажиглаж ирсэн бэ гэхээр тухайн үед нөгөө 22 онд яг инфляц их нэлээд өндөр болоод тэгээ тэрнтэй холбоотой ер нь Америкийн засгийн газар нөгөө бодлогын хүүг тодорхой хэмжээнд ингээд нэлээд өндөр хуваар өсөж исэн. За 0.75 дахиад 0.75 гэдэг. Тэгээд хэд ингээд нэлээд юм өндөр өвтэй 0.75 гэдэг нь Америкт маш том өөрчлөлт шүү дээ. Маш том өсөлт. Тэгээд хэд удаа ингээд нөгөө нэг хатуу бодлого явсан чинь ерөөдөө тэр үед бол 22 онд крипто бол нөгөө оргил цэгээс маш урдцтай унжсэн. Тэгээ яг тэр нөгөө нэг тэр бодлогын хүүж хангалж байгаа өдөр болгон бол крипто бол маш өндөр хуваар унжсэн. Тэгээ ерөөдөө тэрийг ажиглаж явж байгаад тэгээд нэг өдөр яасан бэ гэхээр би ерөөдөө нөгөө нэг хангалттай унчлаа гэж бодоод тэгээд арилжаанд орохгүй. За ерөөдөө өснө гэж бодоод. Тэгээ өснө гэж бодоод арилжаанд орчоод тэгээ тэр өдөр нөгөө нэг миний нэг анзаараагүй зүйл нь яг тэр өдөр нөгөө нэг Америк яг бодлогын хүүгээ жилдээ 8 удаа зарладаг. Тэгээ тэр 8 өдрийнхаа нэг нь тэр өдөр байж таарад. Тэгээ тэрийг би мдэггүйгээсээ болоод
Тэгээ шүн дунд ингээд сэрэхгүй юм. Удажгаад. Тэгээд ирсэн чинь нөгөө нэг Америкийн төв банкны ерөнхийлөгч яг бодлогын хүүг 0.5% өсөглөө гэд зарлцсан байхгүй. Тэгэл яг нөгөө шүн дунд ингээд сэрснийг ч хэлэх үү. Тэгээд нөгөө өмнөх тохиолдолдод бүгдэнд нь амар өндөр хуваар унсан чинь. Тэгээд шууд яг нөгөө нэг ингээд маш хурдан шийдвэр гаргаж чана. Шууд нөгөө өснө гэжсэн позиц шууд хаагаад унна гэдэг дээр тавьчаад тэгэл за одоо эн чинь өмнө хэдэн ч удаа ингээд тавтагч. Тэгээ унна гэж бодоод тэгээд унтаад өглөө өсөд ирсэн 9 өссөн. Би ч унна гэдэг үзэс дээр багш тий. 9 өсчөнгүүд миний яг тухайн үед яхаа би крипто арилжаанд зориулаад нэг $2,500 яг оруулсан байсан. Тэр нь болохоор нийт миний яг хөрөнгө оруулалтын нэг 15% орчим байсан. Яг нэг ингээд нийт оруулж ирсэн хөрөнгө оруулалт. Тэгээд $2,500 өглөөс сатарсан жил ерөөс нэг $200 нэг $200 байлаад. Тэгэл 90% би ингээд алтцсан. Тэгээд тэр бол миний хувьд хамгийн том нэгдүгээр хамгийн том сургамж байсан. Хоёрдугаар хамгийн том алдагдал байсан. Тэгээд би яг нөгөө маш хурдан шийдвэр гаргасан тий. Тэгээд зүгээр яг хэрвээ 9% унсан бол магадгүй нөгөө миний оруулсан $2,500 маань нэг $20,000 өсчих боломж бол мэдээж байсан те нөгөө талдаа. Эсвэл би ерөөсөө шүүн дунд сэрээгүйсэн бол угаасаа тийм үр дүн гарахаар ирсэн. Харин тийм тий. Тэнгүүд яг би зүгээр тэрийг хийж удаад байдгийн. Нэг ингээд алтцсан надад баг зөвцсөн юм гэж бодоод байдаг байхгүй. Тэр үед ингээд те ингээд самсргүй байдлаар би бол хэрвээ сэрсэн бол угаасаа яг л тийм шийдвэр гаргах гэсэн. Одоо ч би яг л тийм шийдвэр гаргах байсан байхгүй. Тэгэхээр тухайн үед ингээд яаж шийдвэр гаргаснаас болоод алдсан. Тэг яг дараа нь ингээд судлаад үзсэн чинь яагаад ингээд бодлогын хүү чангарч байхад яагаад крипто өсчихөө гэсэн чинь нөгөө хүмүүс 0.75-аар өснөгээ хүлээжсэн чинь 0.5-аар өсчихгүй. Тэнгүүт нөгөө хит хатуу бодлого биш гингүүтээ эдийн засаг өссөн байж таарад. Тэгээ тэрийг бол нөгөө нэг дараа нь ингээд өглөө босоод уншаа судлаад яагаад ингээд хатуу бодлого яваад хад унчваа гэдгийг эргээд өөрөө судлаад ойлгосон. Тэгээ ер нь бол ингээд хүлээлт өөр гэсэн үг шүү дээ. Хүлээлт өөр байсан. Тэгээ тэрнээс болоод алдчихсан. Тэгээд тэр бол ер нь маш том сургамж болсон. Тийм ээ. Тий. Тэр нь эргээд ер нь бас энэ мэрэгжлийн хүн байхын тулд одоо ялангуяа хүний их хэмжээний өндөр дүнтэй хөрөнгө удирч байхад бол эзээч тийм алдаа гаргаж болохгүй гэдгийг бол бас ойлгуулсан. Нэг бол нөгөө яаран шийдвэр гаргана гэдэг чинь л өөрөө хамгийн том алдаа болчих шүү дээ. Тэгээ бусад хүчин зүйлүүдэд авч үзэхгүйгээр л. За хамгийн том алдагдал бол бас тийм алдагдал хийжсэн байх гэдэг. За одоо хоёулаа ер нь жоохон яриагаа жаахан илүү хувь хүний амьдралын хэм маяг шиг юм уу тий? Жоохон хөнгөн байдлаар явуулъя гэж бодож байна. За таныг одоо ингээ гэр бүл эсвэл найзууд чинь яг таны мэрэгжлийг юу гэж харж ойлгодог вэ тий? Мөхцөг маань одоо топ боддог. Гэхдээ яг юу хийдгийг мэддэггүй гэдэг ч юм уу тий? Яг тиймэрхүү талаасаа ер нь яаж хардаг вэ? За харьцангуй яг нөгөө нэг дандаа санхүү бизнес удирдлагын чиглэлээр ингээд их сургуулиудад ингээд сураад явсан учраас илүү мэрэгжлийн хүмүүс найзууд тий. Тэгээд ажлын орчинд гэсэн илүү нэг санхүүгийн чиглэлийн хүмүүс дийлэгтэй байсан учраас бас харьцангуй бас нэг юу хийгээд байгааг гадралдаг. Тий ойлгодог. За. Тий. Мэдээж нөгөө нэг энийг ойлгодоггүй хүмүүс бол зөндөө байгаа. Яг санхүүгийн салбар гэхээр л бас нэг хүн болон өнөөдөр яг бидний төсөөлдөг шиг те бидний яг олон улсын зах зээл ямар байдаг вэ гэд ингээд нарийн тоонуудыг хараад ингээд маш их зүйлийг бол судалж байгаа шүү дээ. Тэр яг энэ шиг энэ төвшөнд бол мэдээж хүмүүс ойлгодоггүй. Гэхдээ л ямар ч байсан нэг юу хийгээд юу зориод те яагаад явж байгаа гэдэг нэг дийлэх нь бол нэг жоохон гадралдаг. Гэхдээ энийг яг Монголд ойлгуулна гэдэг чинь өөрөө бас маш том сорилт байгаа. Хамгийн том сорилт бол бас энэ байгаад байна. Одоо чинь наацх нь би анх ингээд нөгөө нэг хөрөнгө оруулагч татна гэдэг чинь өөрөө бидний яг энэ одоо хөрөнгө оруулалтын салбар чинь өөрөө манад хамгийн утга нь болчиход байгаа байхгүй. Тийм. Гэтэл энэ дээр хөрөнгө оруулагч татна гэдэг за ингээд бизнес эрхэлж ийсэн нэлийн олон жилийн туршлагатай хүмүүс ч юм бол мэдээж нөгөө өсөөсөөгөө санхүүгээ ойлгож таарна шүү дээ. Санхүүгээ гадралдаг байж таарна. Тэнгүүд бизнесийн салбар чинь өөрөө ямар эрсдэлтэй вэ гэдэг тийм. Эрсдэл гаргаж ич нөгөө өгөөж болж байгаа шүү дээ тийм. Мэдээж нөгөө алдж исэн бизнесүүд тэр хүмүүс байж л байгаа. Тэгжиж бас нөгөө талаас олсон бизнесүүдээс өгөөж хүрч байгаа. Тэнгүүд яг энэ хүмүүс нөгөө нэг ингээд олон улсын зах зээл дээр за тэгээд ингээд хувьцаа ингээд ингэнгүүд юу гэдэг вэ гэхэлэр баталгаа өгөх юм гэдэг байхгүй. Тэр чинь нөгөө миний өдөрт чадахгүй зүйлүүд дээр би юу гэж баталгаа өгөх вэ? Тэр чинь мэрэгжлийн талаас харсан ч гэсэн
би хүн урж байгаатай адилхан болчих واخгүй. Би юу хийж байгаа вэ гэхлээр би аль болох тэр хүний хөрөнгийг урт хугацаанд өсгөх талаас нь тухайн зүйлүүдийг судалж байгаа хийж байгаа тийм. Урт хугацаанд бол одоо өсөлттэй байж болох зүйлүүд учраас л тэрэндээ тодорхой хэмжээнд бол итгээд тэрнээсээ судалгаа үсээд тэгээд тэр хүнд тодорхой хэмжээний өгөөж ийм байх боломж байна гэдгийг л харуулж байна тийм. Тэнгүүд л хамгийн ихний асуулт баталгаа өгөх юм гэдэг байхгүй. Тэнгүүд л нөгөө нэг тэр хүмүүст яаж тэрийг ойлгох вэ гэдэг чинь айх хэцүү байхгүй. Баталгаа өгье гэж хэлчих юм бол тухайн магадгүй намайг л яг л нөгөө хэлсэндээ хөрнө гэж бодоод байгаа шүү. Тийм. Надаас хамааралгүй зүйл зөндөө байна шүү. Би одоо жишээ нь яг дэлхийн хамгийн том үнэлгээтэй компани гэл Apple ч гэдэг юм уу, Microsoft ч гэдэг юм уу ийм компани хөрөнгө оруулалт хийсэн байлаа гэж бодоход түүхийг харах юм бол эн чинь маш олон жилийн түүхтэй тийм. Тэгээ энэ компанид би гүйцэтгэх цагттай очиж уулзаад за манайд энд нэг хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт хийсэн байгаамаа. Тэгээ энэ хөрөнгө оруулагч нэг ойролцоогоор нэг 20-с 25% өгөөж хүсэж байгаамаа. Тэгээ төгрөг дээр. За тэхийн тулд та нар энэ жил нэг $1 дээр тэтгэв хувийн өгөөж одоо яг хувцас чи ингэж үнэ өсгөх хэрэгтэй байна гэд. Би тэр хүнд ямар хэлэхгүйгээс л хойш. Баталгаа өгнөд чи өөрөө амар сонин те мэрэгжлийн бус зүйл болчихж байгаа. Тэнгүүд нөгөө нэг эргээл яг нөгөө нэг наацхийн энгийн зүйлүүд ингэж хүнд ойлгуулна гэдэг бол. Тэгээ тэн дээр одоо та ямар арга барилаар гэдэг юм уу? Ямар аппрочээр ер нь явж байна? Ер нь бол нөгөө харилцагчаа бэлдэх гэдэг дээр бол маш их цаг зарцуулж байгаа. Одоо би нэг сургалт орж байгаа. Яг зөвхөн одоо бүр харилцагчаа өөрийгөө арилжаа ихэд нь би бүр ингэж харга зүгийн заагаад одоо яаж арилжаа хийх юм те өөрөө хөө өнөөр арилжаа хийгээд үз. Тэ. Тэр мэрэгжлийн байгууллага гэдэг бол тэр хүний одоо магадгүй хүсэж байгаа шиг тийм амар том эрсдлийг бол гаргахгүй байхгүй. Тэгэхээр та өөрөө арилжаа хийгээд тэр эрсдлээ тодорхой хэмжээний нөгөө төр хэлсэн дагуул хөрөнгө оруулалт гэдэг дээр хийгээд үз. Яг үндсэн одоо тэтгэвэр гэдэг ч юм уу тэр хүний одоо үр хөвгтөө үлдэх гэдэг байгаа өв гэдэг ч юм уу те. Энийг баялагын удирдлага гэдэг талаас харах юм бол тэр хүний тэр үндсэн одоо хөрөнгө урт хугацаанд доктортой өсөж явах гэдэг тэр зүйл дээр нь мэрэгжлийн байгууллагатай хамтраад ажиллавал зүгээр. Тэгэхээр ер нь бол одоо харилцагчаа бэлтгэхийн тулд тодорхой цөөн тооны харилцагчид ингээд сургалт орж ийн. За тодорхой одоо сургалтуудыг бас гадуур орж ийн. Ер нь бол ингээд харилцагчаа бэлтгэн гэдэг бол эргээд бас нэлээд том сорилтоо. Яг нөгөө хүн яг өөр дөрөө мэдэрч иж гэдэг шиг бас надад ч айгүй зөв арга ба шүү дээ. Илүү нөгөө хөв хүнд өөрт нь экспириенс өгөөд тэр арилжаа гэдэг зүйлд оруулаад те тэгжээс нөгөө хүн ч бас нэг багхан ч гэсэндээ ойлголт авах гэдэг шүү дээ. За тэгвэл ямар ч сан тодорхой хэмжээнд бол өөрийнхөө хийж байгаа ажил мэргэжлийн хувьд бол нэлээд төсөөлөлтөй болгох гэдэг юм уу те. За гэр бүл юуны найз хүрээлэлд бол окей ойлгож байна. А нөгөө талдаа хамгийн гол зүйл нь бол харилцагчийг бэлдэх гэдэг асуудал ах гэдэг шүү дээ. Тэнд ч гэсэндээ нэлээдгүй ажлууд хийгээд явж байгаа юм байна. За та яг өөрийнхөө одоо хувь хүний үн цэнийг ямар шалгуураар хэмждэг вэ? За ямар ч үсэн зүгээр яг ажил мэргэжилтээр бол мэдээж нөгөө мэргэжлийн байх гэдэг зүйл бол миний хувьд яг номер 1 зүйл байдаг. Хувийн тал дээр бол би тийм биш. Ер нь хувийн тал дээр бол би айгүй чөлөөтэй байхыг хичээдэг. Хичээдэг гэхээсээ илүү тийм байх өөрөө сонирхолтой. Тэгэхээр юу гэдэг чинь хувийнхаа хувьд гэх юм бол юм болгоныг ийм нарийн ягт ч юм уу те. Юм болгоныг ийм одоо ийм байвал зүг гэдэг ч юм уу. Яг тэр талаас нь бол бүх зүйлийг харддаггүй. Аль болох яг уу тэртээ хувийн хувьд одоо ажил дээр ингээд илүү ингээд зарчимтай ингээд суурьтай байна гэдэг бол эргээд энэ ачааллыг яг өөрийнхөө амьдрал дээр ингээд бүх зүйлийг ингээд ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй гэж хүн оролдох юм бол магадгүй нөгөө сэтгэл санааны хувьд айгүй хэцүү байдалд орох байх. Тийм тайван бус те ингээд ийм докторгүй гэдэг ч юм уу. Зөв миний л хувийн л үзэл бодол шүү дээ те. Тэгэхээр яг уу одоо жишээ нь гэртээ очих юм бол яг гэртээ байгаа миний орчин бол айгүй хэцүү. Би тэдний орчинд бол ингээд байж чадаад байгаа юм. Айгүй замбраагүй. Амар замбраагүй бүр. Тэгэнгүүт ажил дээр ирэх юм бол тийм орчинд бол би чадахгүй. Жишээ нь миний ингээд десктоп дээр ингээд харах юм бол бүх фолдер ингээд нэртэй, нэршилтэй, ойлгомжтой хизээч ямар нэгэн түлхүүр өгнөл надад санаанд орох юм бол тэр хийжсэн зүйлээ би яаж ч байсан фолдер сайгаад олж чаддаг. Амар зэгцтэй. Ингээд харахаар. Тэгээ ингээд харахаар нөгөө ийм хитрхи ийм эмгцэгцтэй ийм тодорхой бүр өвчтэй юм гэж тодорхойлохор ч юм шиг яг ажлын талаас харахаар тэгснэ хувийн амьдрал дээр ч юм бол ерөөсөө тийм бий. Амар ийм чөлөөтэй амралт мамралтаар бол одоо ялангуяа амралтын 2 өдөр бол би ер нь ажил хийцэж боддоггүй. Аль болох ийм яаж одоо ингэж те ажлын ингэж нэг яг
мэдээж 5 өдөр. Амралтын өдрүүдийг юу гэж өнгөрүүлж байна? Амралтын өдрүүд яг одоо нөгөө эхнэр хүүхэд хоёр манай эхнэр гадаадд сурж байгаа. Тэгээ эхнэр хүү хоёр гадаадд байгаа. Тийм учраас яг амралтын өдөр бол яг нөгөө энгийнээр л өстэй хийц хүрэх гэдэг шиг л. Тэгээ яаж одоо ингэж нэг юм 7 хоногт авч байгаа энэ нөгөө ачааллыг яаж ингэж нэг юм юу ч хийхгүйгээр өөрийгөө амраах уу те тэр талаас нь ер нь л айлуулах байдаг. Тэгээд нэг ингээ харахаар нэг тийм амар сонирхолтой амьдраад байгаа юм шиг. Гэтэ яг шалтгаан нөгөө хараад эргээд харахаар зоригтой. Энэ их ачаал аваад байгаа шалтгаан ч мэдээж яг эхнэр хүүхэд ингээ гадаад байгаа учраас энэ чинь эргээд яг ихлээр нөгөө гэр бүлдээ зарцуулах цаг маань багассан одоогоор. Тийм юм тий. Тэгэхээр илүү энэ үедээ яг нөгөө нэг илүү их ажилтаа их цаг зарцуулъя. Яг ингээд суурийг нэлээд сайн бэлдээ. Тэр би яг сүүлийн 2 жилд одоо яг энэ хөрөнгө оруулалтын зах зээл рүү орж ийн. Хувийн арилжаанаас яг мэргэжлийн арилжаа, мэргэжлийн байх гэдэг рүү орж ийн. Тэгэхээр энэтэй холбоотой судлах зүйл маш их байдаг. Одоо чинь Bloomberg дээр бид нэр зүгээр ингээд датануудыг харах юм бол би зүгээр 1 секундэд нэг тайлан уншаад чинь хасаар уншаад хэлэхэргүй ийм их мэдээлэл одоо ийм их тайлан Bloomberg дээр байж идэг. Тэгэхээр нөгөө нэг эргээд явах гэхэлэр нөгөө цагаа системтэй зөв хуваарлаад яг юуг уншихад бүр юу цаг зарцуулах хэрэгтэй юм бэ гэдэг бол одоо ажлын хувьд бол нэлээ юм одоо нарийн хуурьтай байдаг. Гэтэл амьдрал тал дээр ингээ харах юм бол одоо бол яг үндсэндээ бол би яаж өөрийгөө жоох ингээд тэ тэр нэг 2 хоногт амраах уу тэ яаж одоо аль болох ингээд тэ тэр их ядарсан зүйлийг ингээд амраад манай яг энэ санхүүгийнхний хүмүүсийн нийтлэг шин чанар аваад шүү дээ. Ер нь өмнөх подкастын зочдуудаас ч гэсэн асуухаар амралтын өдрийг ингээд янз бүрийн өөр гоё хобби гэхээсээ илүү ажлын өдрүүдийнх нь ачаал нь маш өндөр байдаг учраас зүгээр л баг гэртээ хөвтөж чийлэрч баймаар байна л гэдэг юу ч бодохгүй уцаарч ярихгүй ч гэдэг юм уу те бүх нөгөө нэг харилцаа холбооноос тусгаарлаж өөрийгөө амраах гэдэг бас хувилбарыг аяух сонгод юм шүү дээ. Тэгэхээр яг яхаарахгүй хүн ер нь нөгөө хүмүүсийн төсөөл бас одоо бид подкастаа сүүлийн асуултаар асуусан л та. Гэтэ ер нь бол хүмүүсийн төсөөллөөр санхүүгийнхэн гэхээр нөгөө аягүй зарчимтай те тодорхой сахилга баттай гэдэг. Ажлын байран дээр угаасаа хангалттай тийм байдаг тий. Хэдэн зуун хувиар тийм байдаг. Амьдрал дээр болохоор яг эсрэгээр яваад байгаа байхгүй юу? Тийм кейсэд аюух давтагдаад байна л да ер нь бол. Тэгээ тийм байхгүй бол ер нь хэцүү дээ. Амьдрахгүй дээ тий. Хэцүү шүү дээ. Бид нар ч бас нэг талаараа хүн гэдэг маань нэг талаараа аратан шүү дээ тий. Тэгэхээр бас хүн өөрийгөө хит ийм одоо барих нь тий. Хит ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй гэдэг нийгмийн тогтоосон зарчмуудад яг уу баригдах нь өөр аягүй хэцүү. Одоо яг уу эргээд энэ юу болж байгаа вэ гэхээр би одоо амьдрал дээр юм одоо илүү юм сул чөлөөтэй байдаг гэдэг маань янз бүрийн ёс бус зүйл ч юм уу тэ хийдэг гэдэг санаа бол ерөөсөө биш. Зүгээр хит их өөрийгөө ингээд за ийм их ёстой, тийм их ёстой гэдэг ч юм уу ийм зүйлүүдээр одоо тэ одоо магадгүй ингээд би маш эрүүл хүн байх ёстой гэж цогцоо зайгүй одоо янз бүрийн спорт клубтэй байвал ингээд авах бол эсвэл нөгөө нэг дандаа ингээл зөв хооллох хэрэгтэй гэж амралтын өдрүүдэд хоол игээд ч юм уу те ингээд авах юм бол нэг талаараа зөв байж болно. Гэхдээ одоо нөгөө нэг ачаалаас хамаараад ялангуяа сүүлийн 2 жил бол би бүр аль болох л яг ингээд те яг амьдрал дээр бол зүгээр яг ингээд зүгээр л чөлөөтэй бай. Те ядарч ивэл зүгээр өдрөж ингээд гэртээ бай. Тий. За хиймээр байвал гараад юм хий. Ер нь бол яг нэг яаж өөрийгөө жоох эрүүл байх тал дээр анхаардаг вэ гэхээр аль болох нэг юм эрүүл хоол мэдээж хооллоор одоо гадуур хооллохтой ч гэсэн арай нэг эрүүл хоол идэх гэж юм хичээдэг. Дээрээс нэг 7 хоногт нэг удаа заавал авдаг. Хөдөлгөөн тий. Хөдөлгөөн. Тэгээд нэг заримдаа нэг хайкинг хийх гэж оролдоно. Тий. Гэтэ ингээд алдаг оног. За энэ эргээд явах вэ гэхээр зүгээр яг миний нэг амьдралаас сурсан нэг зүйл байгаа даа. Тэр нь юу вэ гэхээр хүн одоо нөгөө эргээд биеийн хувьд эрүүл байхгүй бол ажлын өдрүүдэд бас тэр ирч хүчийг гаргахад аюу хэцүү байдаг. Тэр нөгөө биеийн хувьд эрүүл байх гэдэг маань юу вэ гэхээр мэдээж нөгөө зөв хоолтой байх хэвээр. Хоёрдугаарт сайн нойртой байх хэвээр. За нойр бол хэвээр. Нойр байхгүй л тэгээд нойр баг нэгт юм шүү. Тий нойр бол нэгт. Тий. Тэгээд гурав дахь зүйл гэх юм бол ер нь бол энэ хөдөлгөөн хийснээр би нэг тийм зүйлийг олж мэдсэн л та. Хөдөлгөөн хийснээр хүн нөгөө энэ өөрийнхөө одоо эд эсүүдийг тодорхой хэмжээнд гэмтэж идэв юм байна. Тий. Тэр нөгөө гэмтээснээр яах вэ гэхээр тухайн эд эс гэмтснээр дахиад шинийг үйлдвэрлэдэг. Тэгээ шинийг үйлдвэрлэхээр яадаг вэ гэхээр өмнөхөөс илүү сайн эс үйлдвэрлэдэг. Тэгэхээр нөгөө хүн илүү өрч хүчтэй байдаг. Тэгэхээр ямар ч гэсэн энэ нэг жижиг юм олж авсан суурь ойлголтууд байдаг. Тэгээ энэ дээр бол ямар ч байсан нэг тодорхой хэмжээнд өөрийгөө эрүүл байх талаас нь бол анхаардаг. Бусдаар бол одоогор яг л зэрэг ажиллал
ажил гэсэн. Тэгээ угаасаа хүний амьдралын мөрчлөгч нь аюу олон янз байгаа шүү дээ. Тэгэхээр яг харахгүй таны хувьд бол мэдээж гэр бүл нь хол байгаа бол ажил дээр илүү төвлөрөөд галзуу юм шиг ажиллаж байгаа л тийм цаг үе явах гэдэг шүү дээ. За тэгвэл ер нь ингээд санхүүч биш, бизнес биш, стратегч биш энэ одоо хүртэл эзэмсэн одоо мэрэгжил энтриг хэрвээ та эзэмшээгүй яг энэ ертөнцөөс бүр халуур гадуур гэж төсөөлвөл яг өөрийгөө ямар салбарт байна гэж төсөөлж байна. Ямар мэрэгжилтэй ч гэдэм үү? Бизнесийн удирдлага санхүү биш. Ямар ч байсан нэг юм сорилттой л салбарт орно. Тий. Хязээч нөгөө сорилт нь дуусгааргүй тийм л зүйл хийн. Эхний шалгуур бол тийм л байна. Тий. Юм судалдаг, сурдаг, хөгждөг. Тэгэхээр бүхэл салбар тийм юм шүү. Зүгээр илүү гоё яг юм бүр багын мөрөөдөл гэх юм уу тийм өөр тийм яг орохыг хүсдэг тийм салбарч гэдэг юм уу тийм бол байхгүй юу. Би одоо жишээлбэл багтаа өөрийгөө сэтгүүлч болно гэж боддог гэсэн мөлий. Нөгөө нэг одоо тухайн үед чи илүү нөгөө телевиз их байдаг гэсэн тий. Тэгээд яац чи сэтгүүлч гэж боддог гэсэн. Гэхдээ хизээч одоо сэтгүүлийн салбар тэр их мэдээлэл салбарлуу ажиллаж үзээгөө одоо л нэг бараг илүү явах гэдэг юм шүү тий. Подкаст энтрийг янз бүрээр жоохон илүү энэ тал руугаа ороод байгаа. Би багтаа нэг өөрийн гэсэн нэг юм бүтээгдэхүүнтэй болох юмсаа гэж аяг хүсдэг гэсэн. Уузаа. Нэг юм өөрийн гэсэн одоо нэг юм бүтээгдэхүүн ийцэн тий. Бизнес бол ерөөсөө биш. Тийм зүгээр л нэг юм өөрийн гэсэн нэг юм шинэ юм хийгээд тэрүүгээрээ зүгээр ингээд тоглодог ч юм уу тий. Хүүхэд байсан л та бүр жоохон байсан. Тэнгүүд 10 жилтэй байхад тэгээд яг нэг тим юм хийхийн тулд яг гэдэг юм ингээд явсаар байгаад тэгээд ер нь бол сүлдээ ингээд одоо бол хамаг өөрчлөгчөл байна л та. Тийм ээ тий. Тэгэхээр нөгөө нэг анх бол зүгээр нэг юм өөрийн гэсэн нэг юм шинэ юм хийгээд тэгээд тэрийгээ ингээд хүмүүст ингээд ойр орчны хүмүүс ч юм уу хэрэглүүлээд тэгээд ингээд нэг юм байж болтгоо бахта. Тэгэхээр ерөөсөө бизнес сэтгэлгээ юм шүү. Бизнес сэтгэлгээнээс өөр юм шүү баг. Гэхдээ яг бизнес хий гэж л ерөөсөө бодож байгаа. Зүгээр л нэг юм бүтээгдэхүүн тэгээд тэр нь явж байгаад ингээд тийм хийх ёстой хийхин тулд хүн заавал энэ бизнес удирдлага санхүү гэдэг зүйл хэрэгтэй юм байна гэл. Тэгэл тэрийгээ сурах гэдэг юм нээс. Одоо тэгвэл тэгэл энэ замналтай айл хэдийн орчихсон юм чинь удахгүй өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүн гаргаад явах юм байна л да тий. Тэр бол яг бүр туйлын эцсийн мөрөөдөл. Гэтэ эн чин амьдрал өөрөө баялаг шүү дээ. Би Америкт байхад яг нэг бизнес санаа гаргаад тэгээ тэрийгээ ингээд хөгжүүлээд ингээд хүнтэй хамтрах гэдэг ингээд явж ирсэн. Тэгээ тэр нь бүтлгүүцсэн. Тэгээ тэр үеэс л яг ихлээр юу болгосон бэ гэхээр хүн өөрөө одоо юмаа сайн ойлгодоггүй мэддэггүй байх юм бол амжилттай бизнес хийн гэдэг бол үлгэр юм байна. Тэг чи өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Суралцах хэрэгтэй юм байна. Зүгээр нөгөө чи өөрөө ямар төвшний бизнес хиймээр байна. Ямар төвшөнд гармаар байна. Тэгэхээр тэр төвшөндөө гарахын тулд эхлээд өөрийгөө хөгжүүлэх, судлах, суралцах хэрэгтэй юм байна. Зүгээр бизнесийн салбар гэдэг бол зүгээр өөрөө эхлээд шууд туршиж үздэг салбар гэдэг дээр бол би бас 100% санал нэгддэггүй. За яг 50% тэнд байж болно. Өөрөө стартап эхлүүлээд явна гэдэг бол хангалттай ядаж нэг юм суур ойлголтгүй эхлэнэ гэдэг бол бүтлгүүт магадлалч бас аягүй өндөр шүү дээ. Тэгэхээр нэг тэр талаас нь бодоод ер нь бол анх тэгээд ингээд өөрийгөө хөгжүүлээд явчихсан. Тэгээ одоо бол ингээд мэдээж нэг хөгжих тусам, суралцах тусам илүү өргөн, илүү том цар хүрээний юм харж байна. Гэхдээ тэгэх тусам тэрний чинь нэг амжилтанд хүрэх магадлал нь бас тэгэхээр ямар үлээ гэдэг асуух байна гэсэн үг. Окей. Нөгөө сая юу яасан шүү дээ. Одоо би жишээлбэл ингээд тэр багын боддог байсан мэрэгчлээ эзэмшээг байна. Тэнгүүтээ аль хэдийн санхүүгийн салбарыг хүн болоод явчихсан, мэрэгчсэн гэх юм уу. Тэгээ нөгөө хүний ингээд бодол санаа чинь ингээд байнга өөрчлөгддөг, харааны үнц ингээд байнга өөрчлөгдөж явж байдаг шүү дээ. Тэгэхээр яг таны хувьд сүүлийн 6 сард ч юм уу магадгүй таны бодлыг өөрчилсөн ямар нэгэн одоо юу гэдгийг за ямар нэгэн бичлэг, ном ч гэдэг юм уу те үйл явдал юу вэ? Урд нь би өстой нөгөө нэг энийг чи ингэж боддог байсан чинь энэ ч өстой тийм биш байсан байж тээ гэж хүмүүс яриа явж идэг шүү дээ те. Тийм бодлын өөрчлөлт байна уу танд? За сүүлийн 6 сар гэхээр жоохон тохиромжгүй байна. Яагаад гэхээр яг л нөгөө эргээд хойлоо нэг миний мэрэгчлэлтэй холбоотой юм. За тэгвэл өөр гоё сонирхолтойгоор зүр яг хуу мэдээж нөгөө нэг сүүлийн хэдэн жилд гэх юм бол мэдээж нөгөө хамгийн том
өөрчлөлт гэх юм уу хамгийн том зүйл бол гэр бүлтэй л илүү холбоотой. Тийм. Би одоо нэг хүүтэй. За манай хүү одоо нэг 4 5 хүрч байгаа. Тэгээ ер нь бол яг зүгээр нөгөө хүн гэр бүлтэй болоод нөгөө гэр бүлийн яг ингээд харилцаанд ороод тэгээ өмнө нь бол ингээд мэдээж нөгөө хүмүүстэй ирэхэд тэгээд хүүхдтэй болоо суухаас чинь хүүхдтэй болоо сууна гэдэг хоёр чинь шал өөр шүү дээ. Хүүхдгүй байх үе, хүүхдтэй байх үе тий. Ер нь бол яг өөрийгөө ямарч үсэн ингээд нөгөө талынхаа хүн жоохон буулт хийгээд ингээд дундаа нэг юм буулт хийгээд нэг дундаа юм нэг нэгдэх ёстой гэдгийг бол ойлгоод байгаа. Тэгээ тэр л одоо ингээд миний хамгийн хэцүү гэхдээ яг ингээд тулж байгаа хэсэг гэх юм уу? Тий. Тэр бол тэгэл маш их зүйлийг л өөрчилж байгаа л да. Тэгээ маш их зүйлийг өөрчилж байгаа. Өмнө нь бол яг тэрнээс өмнө бол би яг илүү нөгөө нэг карьер сүртэй байсан. Тий. Дараагийн түвшинд гарахын тулд яг чи юу сурах ёстой, дараагийн түвшинд гарахын тулд чи юу хийх ёстой гэдэг ийм зүйлийг одоо номер 1 гэдэг ч юм уу тий. Ингээд явдаг. Тэгээ тэр нь илүү нөгөө хүнд өөрт нь ач холбогдолтой байдаг л тухайн зүйлдээ цагаа зарцуулах нь өөрийнх нь хувьд хүн болгоных тийм байдаг шүү дээ. Тэгэхээр яг одоо ингээд гэр бүлтэй болоод эхлэнгүүт энэ хоёрын балансыг барьна гэдэг амар том сорилт байна. Одоо л яг ингээд эхнэр гадаад байгаа учраас би ингээд галзуу шиг ажиллаад болоод байгаа байхгүй. Ил одоо буцаад бит хоёр ингээд нийлэнгүүт тэгэл дахиад энэ бүгдийг яаж зохицуулах вэ те гэдэг маш том сорилт. Тэгээд төсөөлжсэн тарцуулахад бол яг ингээд мэдээж тийм амархан бол биш үү. Айгу хэцүү. Тэгээд бэлбэр гэр бүлийн харилцааг яг ингээд нэг дундын цэгийг олоо тэгээд ингээд цаашаага урт хугацаанд бол ингээд ажралтай ингээд цуг амьдраад явах гэсэн нэг юм зорилго. Тэрэндээ яаж хүрэх юм те яах юм гэдэг бол нэлээд тийм том тодорхойгүй тэгээд толгой өвтгсөн. Тийм нөгөө мөнхийн сэдв болох гэдэг шүү дээ. Тийм. Хамгийн их өөрчилж байгаа зүйл тэр л болж тарна. Зарим үзэл бодлоос ухрна тэгэл буулт хийн, зарим зүйл дээрээ буулт хийхгүй байхыг хичээн тэгэл бас бүх зүйл дээр бууж өгөөд гэж одоо байхгүй шүү дээ. Тийм тэгээд эмхтэн хүн ч угаасаа тэгэл бүх зүйл дээр бас жоохон дийлэх гээд ялах сонирхолтой байдаг юм уу гэж заримдаа бодоод байдгийг. Тэгэл яг ингээл нэг юм би ч өөрөө айгу ядчих жоохон зөрүүд. Тий. Манай ихнэр ч гэсэн бас нэг өөртөө жоохон юм төстэй хүнтэй нийлцсэн. Тэгээд хоёулаас бууж хэмжээнд тий. Бууж өстэй гэдэг нь л яг ойлгож байна. Ойлгосон. Ер нь ойлгосон мөгөө. Тий. Наа ч бол бүр тусдаа маш том сэдв байна л да тий. Яг харахгүй л одоо хүн болгоны хувьд тохиолддог сорилтуудын нэг баг тий. Бүх хүнд л та яаж байгаа. Найс нөхдийн өрөөлч гэсэн угсаал тий. Эхнэр хөвчж байгаа бах тий. Тэрийг гэхдээ илүү ойлгохоор найс нөхдөө ч гэсэн айгүй илүү ойлгоод өөрөө нөгөө гэр бүлгүй байхад чинь тэгэл ч одоо гарч урахгүй ингээл бүр ингээл ийм болчлоо тийм болчлоо гэл тий. Одоо гэр бүлтэй болсон чи өөрөө найс нөхдөө ч олдохгүй байхгүй. Тий тэнгуү чи. Тэгэл хүн чи өөрөө тийм айгүй гоё ууж болд юм шүү. Бас нөгөө эмпати өндөртэй бусдын өмнөөс өөрийгөө тавьж үзэл тий. Тиймэрхүү байдлаар бас нөгөө амьдралыг харах өнцг нь тий арай илүү том өргөн цар үлдээ болт юм бол гэж бодож байна. За таны хувьд хамгийн их заяо мөнгөө дэмий хэрэггүй зүйл дүрсэн зүйл юу вэ? Ер нь бол мөнгөө маш олон дэмий зүйл дүрсэн. Тэрнээс яг энэ өстө ястал нэг хэрэггүй байх гэсэн юм юу байсан бэ? Тийм амар хүчтэй сэтгэл үлдээсэн зүйл байна уу? Нэг сүүлийн хэдэн жилд одоо энэ өөрөө яг ингээд санхүүг илүү сайн ойлгоод, зарчмуудыг ойлгоод тэгээд нөгөө илүү өөртөө хүн авч одоо суулгах хэрэгтэй юм байна. Ирээдүгөө төлөвлөх хэрэгтэй юм байна. Ялангуяа хүүхэд болсноос хойш. Гэр бүлтэй болсноос хойш бүр яг ингээд хамгийн их бодож байгаа зүйлүүдийн нэг хүүхдээ ямар ч байсан би юу үлдэх хэрэгтэй юм байна. Тийм. Тэр хүүхдээ ингээд суурийг нь би ингээд бэлдэж өгөх хэрэгтэй юм байна гэдэг зүйл бол илүү бодогдож эхэлсэн. Тэрнээс хойш илүү юм арай юм нэг юм тодорхой хэмжээнд юм нэг юм төлөвлөгөөтэй хяндагч гэх юм уу те юу хийж ин гэдгээ боддог болчиход байгаа. Тэрнээс өмнөх яг ингээд амьдралаа бодох юм бол би яг ингээд хэр их орлого олно яг тэр хэмжээгээр л зарлага гаргасан байна. Тэгэхээр би бол тэрнээс өмнөх амьдралыг бол бараг л ер нь
их тийм үр ашигтай юмд хөрөнгө оруулалт хийсэн гэж юус бодохгүй байна. Тэгэхээр миний бодлоор бол маш олон ийм шаардлагагүй, өргүү худалдаа авалтууд бол маш хийсэн байгаа. Тэгээд ингээ эргээ харахаар мэдээж нөгөө нэг дандаа л ийм нэг илэгдээд тусдаг юмнууд л хөрөнгө оруулалт хийгээд байгаа байхгүй. Гэтэл нөгөө нэг яг ирээдүйд өсөх зүйлд яг хөрөнгө оруулалт хийсэн үгүй зүгээр байшин л байна. Тэгээд зүгээр хамгийн энгийн зарчим чиний хувьд яг ирээдүйд өв болоод үлдэж болох зүйл юу байна, өсөх зүйл юу байна гэдээ харахаар над байгаа одоо хөрөнгүүдээс за ямар ч үсэн нэг тодорхой хэмжээнд хувийн арилжаанд хийж байгаа хөрөнгө оруулалт байна. Тэгээд байшин л байгаа байхгүй. Бусад одоо бүх худалдаа авалтууд ингээд харахаар зүгээр яг хэрэглээс өртөө тэгээ хэрэглээд ингээд хуучраад тэ илэгдээд ингээд дуусдаг. Ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр яг илүү нөгөө хэрэглээ гэхээр ерөөсөө олсныхаа ирээр зарцуулаад үрэл дуусчихдаг үсэн л гэж хэлэх гээд байна уу? Тийм. Хэр их олон орлого нэмэгдэхээр л зарцуулт яг тэр одоо сар дээр үлрэл дээр нөгөө миний ажиллаж байсан ажлууд ч ялангуяа тодорхой ингээд хугацааны дараа бонус олгодог. Иймэрхүү ерөөхдөө соёлтой юм байгууллагуудаас нэлээд ажиллаж байсан. Тэгэхээр нөгөө орлого зарим саруудад ялангуяа 100 ч юм уу те илүү өндөр орж ирдэг. За тэгэнгүүт мэдээж тэрнээс бол зарим нэг том худалдаа авалтууд хийгдсэн юм л мэдээж байгаа. Гэтэл бас тэндээс маш өргүү тэгээ юунд бараг зарцуулж буй гэмээр зартууд бол маш их гарсан байдаг. Тэгэхээр би бол нэг тийм санхүүгийн хувьд одоо саяхныг хүртэл бол тийм зарчимтай, сүртэй яг өөрийнхөө хамгийн их судалсан мэддэг зүйлийг яг өөрөө ашиглаад явсан үгүй бас жоохон худлаа багт. Учир дутагдaltaй байгаа. Учир дутагдaltaй байгаа. Тэгвэл мөнгөө хий дэмий зүйлд бол нэлээд их хүрсэн байх гэдэг тийм. Нэлээд хүрсэн. Ялангуяа одоо яг одоо ингээл за одоо жишээ нь дугуй ч юм уу те скутер ч юм уу ингээд ашиглаагүй зүйлүүд их байгаа байхгүй. За одоо автомашин ч юм бол ашиглаж байгаа учраас би өргүү зартал гэж хэлэх юм одоо. Хаашаа чинь те. Тэнгүүт яг юм өргүү зүйлүүд гэх юм бол одоо ингээд авчаад ерөөсөө бараг ашиглаагүй зүйлүүд гэх юм. Сүүлийн үед яг энэ дугуй скутер хоёр байна. Скутер чинь ингээд цэнэглээд аваад ингээд мэдээж нөгөө төгжрөхгүй байх үднээс тэгээ машиндаа игээд явж исэн. Тэгээд ингээд цэнэглээд ингээд аваад явах нь аюу төвхтэй байгаад. Тэгээ одоо нөгөө сүүлд ингээд жет 5 баатар гарчингууд шууд тэрийг ингээд ашиглаад явах нь одоо амар байхгүй. Бага газраас тий. Тэнгүүт ингээд үнтэй дугуй авсан. Дугуйгаа ерөөсөө нэг сар л унсан. Тэгээд ерөөсөө ашиглахгүй юм байна гэдэг дүд өгсөн. Тэгээд ингээд яг уг нь зориод авсан. Гэхдээ ерөөсөө ашиглаагүй. Тэг ингээд яг мэдээж нөгөө эхлээд хэрглэж үзчихэж л өөрөө ойлгосон л та. За энэ яг тиймэрхүү худалдаа авалтуудыг хийж одоо гэдэг алдаач гэдэг юм уу. За энэ яг хэрэггүй юм байна гэж бодсны дараа бас мэдээж тийм төрлийн худалдаа авалтыг дахиж хийхгүй байх зүйл өөртөө суулгаж л байгаа л та тий. За тэгвэл одоо за нэг өдөр таныг хин нэгний дансыг харилцах дансыг нь харж болно гэвэл хиний дансыг сонгож хармаар байна. Харилцах дансаа. Тий. Хин нэгний зүгээр санхүүг нь мэдмээр байгаа байхгүй юу? Тэгвэл хиний дансыг харуул илүү сонирхолтой байх уу? Үгүй яг юм бол бодож байгаа юм. Зүгээр түр сайн ингэ бодсон чинь зарим нэг улс төрчих л баг та. Харин тийм надад шууд тэгжэл орж ирж шүү. Тийм тэрнээс биш одоо өөр одоо би хинийхээ ч нэг сонирхох үү тий. Манайд ч өнөөдөр тэгэл. Тэгээ яг одоогийн нөгөө нэг болж байгаа үйл явц чинь нөгөө орлогын нөтлөл ерөөсөө харилцах дансынхаа хуулийг гаргаад өгчих гэл нөгөө жигсэж байгаа хүмүүсийн гол тавьж байгаа бас нэг шаардлага байна шүү дээ тий. Тэр ч бас саний бодол үсгэд нөлөөлсөн байж магадгүй. Гэхдээ яг хөө зүгээр мэдээж эргэлзээтэй нэг зүйл бол тэнд бол байж л байгаа шүү дээ тий. Окей. За яг илүү одоо юу гэдгийг одоо эн чинь ингээд бараг хагас жил тий энэ жил одоо гараад хагас талдаа орж штэ ер нь бол тэгэхээр нөгөө оны ихэнд ч тийм хүмүүс бол ингээл тодорхой зорилгоо тавьдаг байх л та. Ер нь нэг сар ч юм бол тэр жигтэл зорилгын сар байдаг штэ. Байгууллагын хувьд ч тэр хувийн хувьд ч тэр тийм байдаг штэ. Тэгэхээр яг би илүү нөгөө нэг хувь хүнийхэн талаас гэх юм уу тий. Тэгэд илүү ажил мэргэжилтэй холбоотой биш. Илүү ингээд амьдралын хэм маяг. За эсвэл одоогийн нөхцөл таны хувьд тэр нэг тийм тохиромжтой биш байгаа л бүр эсвэл бүр нөгөө өвтөл насанд очичоод гэх юм уу тий. Нилээн бүр ингээд нас дээр болчоод тавьж байгаа зорилго гэх юм уу. Аль нэгийг хариулж болно. Эсвэл бол амьдралын маягтай ойрын хугацааны зорилго, эсвэл бол бүр тэр нас дээр болсон үеийнхэн зорилго гэвэл юу байх вэ? Гэхдээ миний одоо зорж байгаа бизнес ч юм уу ажил мэргэжилтэй хамаарахгүй. За одоо та зүгээр өөрийгөө ингэж тэтгүүрс гарсан байна гэж төсөөлье л доо. Яг хөө миний
өөрөө бол дотроо амар гэр бүлсэг. Гэр бүл бол ер нь нийтлэг монгол хүмүүс ч угаасаа тийм байдаг. Аз өөрөө тийм байдаг шүү дээ. Гэр бүлдээ айгүй хайртай. Гэтэ эргээд яг гэр бүлсэг гэсэн мөртлөө нөгөө цагаа зарцуулж чадахгүй байгаа учраас тэрэндээ бол айгүй харамсдаг. Гимшилтэй байдаг. Тэр миний нэг ийм дуртай гэх юм нэг үг гэдэг байхгүй юу? Яг хүн өөрөө хийсэн зүйлийнхаа үр дүн гээд яг зарим их сурвалжийг харахаар Аристотель хэлсэн гэдэг юм. Тэгэхээр нөгөө нэг бид нар бол бодлынхан биш хийснийхаа үр дүн. Тэг эргээд тэрийг болохоор би юун дээрээс ойлгож ирсэн бэхээр нэг юм бизнесийн кейс судлаад явжсэн чинь нэг тийм амар амжилттай байсан захирал 20-30 жилийн дараа ингээ хүүхдээ харсан чи хүүхдээ танийг үгнэ. Юус ойлгоогүй. Тэг яг тухайн хүн болохоор нөгөө өөрөө амар зарчимтай, өөрөө амар хөдөлмөрлөлцсөн тэгээд амар амжилтанд хүрсэн учраас хүүхэд нь тийм байх. Нөгөө өөрийнх нь ген байгаа юм чинь тийм болох байх гэж бодсон байна. Нөхөр бол. Гэтэл хүүхэд нь ерөөсөө тийм болоогүй. Тэгээд хүүхэд нь тийм болоогүй шалтгааныг тэр нэг нөгөө хувийн коучтойгоо ингээд анх удаага ингээд ярилцаад ингээд одоо судлаад үзсэн чинь яг үндсэндээ тухайн хүн тэр хүүхдэд яг амьдралынхаа зорилгыг асууж байгаагүй, цаг зарцуулж байгаагүй. Гэтэл нөгөө тэр хүний гэр бүл нь өөр амар чухал байсан. Тэгээ өөрөө цагаа зарцуулаагүй учраас тэр хүүхдийг олгоогүй. Тэгээ тэр хүүхд нь нөгөө нэг ер нь бол жоохон өөрийнх нь төсөөснөөс шал өөр хүн болсон. Тэгэхээр яг тийм болохгүй шүү гэж бол өөртөө дандаа боддог. Би одоо гэр бүлтэй хүүхэдтэй бол ямар ч байсан одоо нөгөө нэг хайртай л гэж байгаа бол тий цагаа зарцуулна гэж бодож байгаа бол яг тэр нэг цагийг заавал гаргая шүү гэж дандаа боддог. Тэгэхээр ер нь л яг одоо ингээд ийм ачаалттай байгаа ч гэсэн гэр бүлтэй бол ингээд ямар ч байсан нэг 20 жилийн дараа хүүхдээ танихаар хэмжээнд байна шүү л гэж боддог. Тэгээ зүгээр гэр бүл талаас харах юм бол зүгээр тэтгүрт гараад бол мэдээж нөгөө нэг насаараа амар ачаалттай ажиллана гэж төсөөлж байгаа учраас тэтгүрт гараад бол өстой юу ч хийдгүй ажил хийх байх. Өстой нэг зүгээр л нэг тийм өстой нэг хүмүүс нөгөө хүсдэг шүү дээ нэг тал газар нэг юм нэг жижигхэн юм аж ахуй эрхлээд те ингээд тайван амьдрал те би бол тийм л зүйл хүсэж байгаа. Нэг юм тайван янз бүрийн юм чим дуу чимээ багтай тийм байдлаар өн төсөлдөг нэг зүгээр юм релакс ихтэй тийм зүйлийг бол хүсдэг. Зүгээр яг одоо анхнаасаа нөгөө өөрөө юм хурдан юм өрнөлттэй юм өөрөөс их сорилт шаардсан юм зүйлийг анхнаасаа өөрөө зорьсон учраас эндээ бол ерөөс харамсдаггүй. Энэ бол яг л өөрөө чинь миний л зорьсон бодсон зүйл. Тэгэхээр ийм зүйл хийж байгаад бол ерөөс харамсдаггүй. Эргээд угаасаа нөгөө нэг эргээд харахад бол эндээ бол баяртай л байх гэж боддог. Яг залуу наснда одоо өнгөрүүлэх амьдралын хэм маяг гэх юм уу тий бас тэр талаасаа өөрийгөө аль хэдийн ингэ төсөлсөн байгаа л гэсэн үг шүү дээ тий. За тэгээд манай подкаст юм болохоор санхүү өгнө гэдэг байна шүү дээ. За тэгээд би зочдоос болохоор ерөөдөө та өмнөх одоо дугааруудыг хэрвээ сонсож амжсан үгүй мэдэхгүй байна. Гэтэ санхүү өгнө аавна гэдэг нь ямар утгатай вэ гэж асууж байгаа вэ гэхээр санхүүгийн одоо үүдгийн ажил мэргэжилтэй хүмүүс дандаа манай подкастэнд орж байгаа. Тэгэхээр энэ ажил мэргэжлэр дамжуулаад гэх юм уу хүмүүст илүү танаас шууд та хинт хамгийн сүлд санхүү өгсөн бэ гэвэл таны хариулт айгүй ойлгомжтой болох гэдэг байхгүй яа. Тэгэхээр та ч өөрөө хичээл заадаг тий багшилдаг. Тэгээд энэ сангийн одоо юу гэдгийг удирдлага хийж байгаа гэдэг талаас. Тэгэхээр эсрэгээр нь би хамгийн сүлд хинээс санхүү авсан бэ гэж суумаар байна. Хөрөнгө оруулагчаас л. Хөрөнгө оруулагчаас авсан. Хөрөнгө оруулагчаас аавна. Би ч бас яг нэг тодорхой хэмжээнд бас нэг сургалт зөвлөгөө өгөх ийм зүйлүүдийг бол одоо яг сүүлийн үед энэ ажлаас болоод бол тэрлүүгөө нэг орж чадахгүй одоо төвлөрч чадахгүй. Гэхдээ ажгаар нь бол сургалт зөвлөгөө иймэрхүү зүйлүүдийг бол ер нь тогтмол өгөөд явах сонирхолтой. Ажлын ч холбогдолтой бас энэ өөрөө хэрэгтэй байдаг. Эргээд нөгөө надаас зөвлөгөө авсан энэ компаниуд эргээд яг тэр нэг хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг тэр хүмүүс ойлгоод одоо тэр компаниг өдөрч байгаа эзэд гэх юм уу те тэр хүмүүс яг энэ хөрөнгө оруулалт гэдгийг ойлгоод урт хугацаанд бас энэ нэг яг хувийн бизнесийн гэдэг маань бол өөрөө маш өндөр эрсдэлтэй байхгүй. Тэр хүн бол ерөнхийдөө нөгөө нэг хөрөнгөө ямар нэг юм сагсанд диверсификац хийж чадаагүй, тараан байршуулж эрсдлээ ингэж хангалттай тараан байршуулж чадаагүй байна л гэсэн үг. Бид нар ямар ч амжилттай явсан бизнес яг дараагийн 10 жил, 15 жилд
яг ийм доктортой байх уу гэвэл хинч тийм гэж хариулж чадхааргүй ийм нөхцөлтэй байгаа шүү дээ. Өнөөдөр маш олон зүйл өөрчлөгдөж байна. Олон улсын зах зээл дээр ч дотоодын нөхцөл байдал дээр ч гэсэн. Тэгэхээр яг нөгөө нэг эргээд энэ нэг хувийн бизнес хийгээд явж байгаа юм хүмүүстэй зөвлөгөө өгөөд ингээ харилцаа үүсгээд ингээд явхаар эргээд бас миний нэг зорилго нь эргээд тэр хүмүүсийг бас урт хугацаанд өөрийнхөө ингээ тодорхой хэсгийг энэ нэг санхүүгийн салбар гэдэг лөө оруулаад санхүүгийн хөрөх чадвар өндөртэй интерскац багц гэдэг зүйл рүү оруулал гэдэг ийм талаас нь бас хүмүүст ойлголт өгөхийг зорддог. Жишээ нь өнөөдөр манайх хөрөнгө оруулалтаа сонгохын тулд шүүлтүр хийдэг байхгүй. Тэгээ шүүлтүрийн нэг шалгуур нь юу гэдэг вэ гэхээр 4 тэрбум доллароос дээш үнэлгээтэй компани байдаг. За. Тэгэнгүүт одоо яг жишээ нь Америк хятад гэдэг ингээд явангууд хятад дээр сүүл бид нэг шүүлтүр хийж байхад 4 тэрбумаас дээш үнэлгээтэй. За тэгээд нэг одоо 11 сектор байдаг. 11 сектороос бол манайх нэг ойролцоогоор 8 дээр нь 7-8 дээр нь төвлөрдөг. За тэнгуут эндээс зүгээр хятад дээр ингээд сонголт хийнгүүд нэг ойролцоогоор 400-аас 410 компани гарч ирж байгаа. Саний фильтрээр шүү дээ. Тийм, саний фильтрээр. Европ, Япон гэдэг ингээд шүүлтүр хийгээд ингээд томоохон индексүүдээр нь ингээд шүүхээр нэг 700-д гарч ирж байгаа байхгүй. Тэнгуут одоо ингээд мэдээж Америк оруулаад ингэх юм бол нэг 2000-3000 компани дэлхийд 4 тэрбумаас дээш үнэлгээтэй. Тэгээ бидний сонгож байгаа секторуудад ерөөхдөө байж магадгүй гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг ингээд шүүгүүд үсэх юм бол бидний хамгийн жижигхэн гэж сонгоод байгаа нэг компани өнөөдөр Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээнээс өндөр үнэлгээтэй байдаг байхгүй. Өнгөрсөн жил 24 онд хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ нөгөө банкуд орсон тулдаа маш өндөр болж нэмэгдээд 13 их 80 төгрөг болчиход. Тэрийг бид нар доллар руу шилжүүлэхээр өнөөдөр яг долларын ханш өссөн байгаа тэр баг ингээд шилжүүлээд үзэх юм бол нэг 3500-аас 3.5 тэрбумаас нэг 3.7 тэрбум доллар л болж байгаа байхгүй. Тэгэхээр Монголын хөрөнгийн биржийн нийт үнэлгээнээс бидний сонгож байгаа хамгийн жижигхэн гэж бодож байгаа нэг компани үнэлгээ өндөр байдаг байхгүй. Тэгэхээр эргээд одоо нөгөө дотоодод дунд хэмжээний бизнес эрхэлж байгаа хүний нэг компани бидний сонгож байгаа дурын нэг жижиг компани гэж хараад байгаа зүйлээс хамаагүй жижигхэн байхгүй. Тэр хүний хувьд бол маш өндөр эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. Тэрийг зөв ойлгуулад тэгээд тодорхой одоо нэг энэ хаалттай хөрөнгө оруулалтыг тэр нэг урт хугацааны төлөвлөгөөндөө суйрлаад ингээд яаж ингээд олон улсын зах зээл дээр багц болгож болох вэ гэдэг талаас нь ерөөдөө ойлгуулах те тэхийн тулд л одоо санхүүжилт авах хэрэгцээ байгаа. Тэрийг ойлгуулах хэрэгцээ байгаа. Тэгээ тэрийг ойлгоцсон хүмүүс бол бас арай нэг өөр өнцгөөс юм уу те өөр талаас ингээд хараад эхэлт юм бэл. Тэгэхээр одоо яг юу гэдгийг сонсож байгаа сонсогч нарын хувьд те хувь хүн өөрөө одоо яг энэ хөрөнгө оруулалт гэдэг хөрөнгө оруулах гэдэг ямар нэгэн шийдвэр гаргах гэж байгаа нөхцөлд яг яаж хэрэгжүүл эхний алхам нь одоо юу ах юм? Эхний алхам бол мэдээж нөгөө одоо процессын дарааллыг нь ядаж эхлээд ойлгох. Тий. Процессын дараалал гэдэг маань мэдээж нөгөө хамгийн ихний зүйл бол нэг одоо миний хувьд зөвлөх юм бол нэг улсыг сонгох хэрэгтэй. Ямар улс авах намайг. Ядаж нэг улсыг сонгох хэрэгтэй. Дараа нь нэг секторыг сонгох хэрэгтэй. Тэгээ нэг сектор чинь дотроо одоо жишээ нь бидний өргөн хэрэглээний одоо бараа бүтээгдэхүүн гэдэг юм бол тэр сектор чинь дотроо дахиад 10-аас 20 салбар байгаа байхгүй. Тэгээ ярихаар чинь одоо зүгээр ингээд сонсож байгаа ямар ч юм санхүүгийн талаар ойлголтгүй ч юм уу хүнд бол ингээд амар юу гэсэн үг ингээд ойлголт тийм хүнд байгаа дээ шүү дээ. Тэгэхээр зүгээр энгийн байдлаар яаж энэ хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг өөрийнхөө амьдралд эхлүүлэх юм гэдэг л асуулт байна л да. Мэдээж хамгийн хэлбэр нь гэх юм бол мэргэжлийн байгууллага хандах. Мэргэжлийн байгууллагт хандхаас өмнө гэхдээ өөрөө нэг жоох ойлгох зүйл зүгээр байдیں۔ Тэгэхээр өөрөө ойлгохын тулд мэдээж нэг арилжаал хийж үзэх хэрэгтэй. Тэнгүүт нөгөө миний хэлэх гээд байгаа санаа нь хүн арилжаа хийж үзэх чаавал хүрээлэлээ эхлээд маш сайн хязгаарлах хэрэгтэй. Эсвэл зүгээр хамгийн ихний хийж болох зүйл нь зүгээр нэг компани сонгоч. За Америкийн хамаагүй Tesla гэдэг ч юм уу те Apple ч юм уу нэг компани сонгоч. Тэр компанийхаа нэг 4 өрсөлдөгчийг Apple-тайгаа харьцуулаад ингээд нэг жоохон уншиж судлаад те ингээд ерөөдөө хүрээлэл эхлээд багасах хэрэгтэй. Тэр хамгийн чухал зүйл. Тэгэхгүй нөгөө хүрээлэлээ ингээд багасахгүйгээр энэ тэнд гарч байгаа юм өнгөц мэдээлэлээс хамаарал нэг компаниг ч очиж уншаал нөгөө компаниг ч очиж уншаал ингээд ах тусам тэрний чинь ард өөр сектор буюу өөр салбар байгаа. Өөр улс байгаа.
Тэгээд эхлэхэр чиний хувьд нөгөө судлах орон зай чи хитрхи томсоод тэнгуут хүн хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол боломжгүй дааж давахгүй даваа шиг санагддаг байхгүй. Тэнгуут одоо жишээ нь манайх дээр яаж энийг багасгадаг вэ гэхээр бид нар жишээ нь зөвхөн 2 улсад баг хөрөнгө оруулалт хийж байгаа. Хятад Америк. Тэнгуутээ дахиад тэрийгэ секторээр нь багасгаж. Дахиад сектор дотроо дахиад салбараар нь багасгаж. Тэнгуут энэ салбарыг л бид нар судална. Энэ салбарын тэгвэл ямар компани байна? Тэдрээс эдрийг нь судлаа. Гэж шүүлтүүрээр багасгаад үндсэндээ бол одоо жишээ нь бид нар сүүлд Хятад дээр хийсэн нэг 400 орчим компаниас шүүлтүүр хийгээд тэр нь бол өнгөц ингээд тодорхой нэг ихний шалгууруудаар хасна гэсэн үг. Ихний шалгууруудаар хасаад шалгуурч магадгүй зөв буруу гэхээсээ илүү одоо ямар ч төгс шалгуур гэж хэлж байдаггүй. Гэхдээ ямар ч байсан нэг юм санхүүг нь хардаг ч юм уу те нэг өөр үзүүлэлтүүдээ өнгөц үзүүлэлтүүдээр ингээд шүүгээд багасгаад тэгээд чи нэг одоо манайх бол мэрэгчний байгууллага учраас нэг 20-с 30-ыг нь судалж байгаа. Тэр шалгуурыг давж гарсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд ер нь бол нөгөө нэг хөрөнгө оруулалтыг өөртөө энгийн болгоё гэх юм бол хүрээлэлээ маш бага болох хэрэгтэй. Өөрийнхөө одоо нөгөө нэг ажлын хажуугаар их ч бол ялангуяа нэг юм судлах боломжтой тэр цаг хугацаанд тааруулаад хүрээлэлээ ерөөсөө хамгийн бага байж болох түвшин рүү ингээд багасгаад тэгээд ингээд багаар мэдээд байхаар хүн ингээд өсөөсөөгөө ингээд мэдлэгэнд хилээд тэгээд хөрөнгө оруулалт илүү юм боломжтой болдог. Зүгээр яг хөө мэдээж нөгөө энгийн зарчмууд байна. Нийт хөрөнгө оруулалтынхаа ер нь бол 10-аас дээш хувийг нэг хувьцаанд ч юм уу те хийгээд бол би бол хэрэггүй гэж зөвлөнө. Ядчил чамд нэг 10%, тэгээд 10% чи 10 өөр салбарын ч юм уу те ийм чиглэлтэй байх юм бол чи диверсификац ингээр хийж гинэ л гэсэн үг. Тэгэхээр гих мэтчлэн зүйлүүд байж болж байна. За дээрэс нь нөгөө зах зээлд эзлэх хувь хэмжээ гэдэг бол маш том шалгуур байдаг. Одоо бидний нөгөө 4 тэрбум доллароос дээш гэдэг маань эргээд явах ихлээр тэр компани ямар ч үсэн нэг юм олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн том компаниг л илэрхийлж байгаа хэлбэр. Тэр бол дунд хэмжээний компани байхгүй. Тэгэхээр тэр чинь өөрөө эргээд явах ихлээр тэр компани тийм болохын тулд нэг бизнесийг ямар ч үсэн маш амжилттай хийсэн учраас л тийм түвшинд хүрч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь эргэл чамаа бас нөгөө эрсдлээс хамгаалж байгаа нэг одоо энгийн шалгуур болдог. Тэгэхээр ийм нэг энгийн зарчим шалгууруудыг хүн ингээд өөрөө судлах хэрэгтэй. Тэгээд хүрээлэлээ ингээд жоохон багасгах хэрэгтэй. Тэгэх юм бол ингээд эхний ээлжинд бол тэр нөгөө хөрөнгө оруулалтыг хүн ойлгодог. За хялбар зүйл гэж бол эзэж хэлэхгүй. Хялбар байсан бол одоо олон улсад хамгийн том сорилттой шалгалтуудын нэг нь СФ ч юм уу те эсвэл олон улсад хамгийн том хөрөнгө удирдах байгаа хүмүүс сангийн менежерүүд байна гэж байхгүй шүү дээ. Жишээ нь өнөөдөр дэлхийн хамгийн том сан 11.5 триллион хөрөнгө удирддаг. Дараагийнх нь 10.5 триллион. Тэгээд дараагийн 3 одоо дэлхийн хамгийн их хөрөнгө удирж байгаа 3 сангийн нийт удирж байгаа хөрөнгийн хэмжээ нь Америкийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй бараг тэнцэж байгаа. Зөвхөн 3 асар том байх гэдэг шүү дээ. Тэгэхээр Америкийн эдийн засгч одоо ойролцоогоо нэг 28 триллион их 80 одоо 28 их 80 доллар шүү дээ. Ийм хэмжээний хөрөнгийг дэлхийн том 3 санал удирж байгаа хгүй. Гэтэл сан өөрөө маш хэмжээтэй байдаг. Маш олон сан байдаг. Тэгэхээр үндсэндээ бол яг хөө ихлээр энэ орох гэдэг зүйл маань бол тийм амархан бол биш. Гэхдээ энийг хүн тодорхой зарчмаар бол нөгөө урт хугацаанд одоо илүү пассив байдлаар өөртөө ингээд хэрэгцээтэй юм одоо амар байдлаар болох зүйлүүд бол бас боломж байдаг гэж байна. Тийм. Тэгэхээр нөгөө яа харахгүй энэ ч нөгөө айгүйх цаг хүчин чармайлт шаардж байгаа тэр салбар шүү дээ. Тэгэхээр магадгүй одоо юу гэдгийг яг хувь хүний хувьд хөрөнгө оруулалт хийж байгаа бол одоо хамгийн наад зах нь за бүр гадагшаас боломжтой л хальтаа Монголд үйл ажиллагаа явуулж байгаа энэ хувийн хөрөнгө оруулалтын сангууд юм уу те хөрөнгөний удирдлагын менежмент хийж байгаа компаниуд бас нэлээдгүй одоо оршоод байна шүү дээ. Тэгэхээр тийм компаниудтай хүмүүстэй мэрэгжлийн чиглэлээр эхлээд уулзаа зөвлөгөө аваад цааш нь илүү авшруулад гэдэг юм уу те энэ боломжууд бол байгаа л гэж хэлж байна шүү дээ те. Хөрөнгө оруулалтын талаар ер нь хүмүүсийн дундх тийм буруу төсөөлөл юу гэдэг вэ? Буруу төсөөлөл гэдэг бол миний хувьд зөвхөн эрсдэлтэй холбоотойгоор тийм үү гэж боддог. Яг ингээд айгүй энгийн болгоё гэх юм бол бонд бол хавцаатай харьцуулахад эрсдэл нь бага, өгөөж нь бага гэдэл ингээд юмнууд явж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө тэр болгоомч нь өөрөө бас нэг хоёр талтай. Тий, хоёр талтай. Юмыг амар ингээд энгийн болох гэж оролдож байгаа заримдаа бид нэр тухайн зүйлүүдийг хитрхи энгийн болох гэж оролдсноосоо болоод одоо чинь хувьцааг бол хэд өндөр эрсдэлтэй гэж боддог байхгүй. Тийм бүр ингээд хүний дааж давшгүй юм эрсдэлтэй зүйл гэж боддог байхгүй.
Тэгэхээр хувьцаа бол яг ингээд зүүн өдөртөд явах юм бол бас арайч тийм зүйл бол биш. Тэгэхээр бондтой харьцуулахад бол эрсдэл өндөртэй. Тийм, бондтой харьцуулахад л өндөртэй. Гэхдээ яг нөгөө нэг зүгээр ингээд өгөөж талаас нь харьцуулах юм бол хувьцаанд бол тодорхой хэмжээний хөрөнгө заавал байх хэрэгтэй. Ялангуяа залуу хүнд. Тэ урт хугацаанд тэр одоо нөгөө нэг хөрөнгө оруулалт хийгээд ингээд явах боломжтой хүмүүсийн хувьд тэнгүүт нөгөө энэ надад тохирохгүй эрсдэл тэгээд энийг судлахад айгүй хэцүү юм чинь зүгээр ингээд эрсдэл багтай зүйлүүд рүүгээ л явчих тий гэдэг одоо зүйл ч юм уу тий. Тэгэхээр нөгөө нэг яг хуу саний хэлэх гээд байгаа санаа гэх юм бол крипто гэдэг юм бол тий хувьцаатай харьцуулахад бүр маш өндөр эрсдэлтэй зүйл байхгүй юу? Бараг бид нар үнэлэх аргачлалаач одоохонд ойлгохгүй байгаа зүйл байхгүй юу? Жишээ нь бид нар криптог бүтээгдэхүүн мөгийг харах гэхээр яг крипто технологи маань өнөөдөр яг өнөөдрийн үнэлгээшээ тийм орлого болж өгөхлөр болохгүй гэдэг. Валютын мөгийг тарах гэхээр аль нэг улсад харьяалалгүй. Жишээ нь төгрөгийг бид нар өнөөдөр судлах гэх юм бол Монгол улсыг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхэд бол ингээд төгрөг яах юм бэ гэдэг зүйлийг бол бид нар гадарлах боломжтой. Гэтэл криптог ямар нэгэн улстай холбоо гэхээр улс хамааралгүй. Ямар нэгэн бүтээгдэхүүн мөн гэхээр бүтээгдэхүүнтэйгээ яг холбоотой өсөөд буураад байгаа хандлага байхгүй. Тэнгүүд криптогч яг үндсэндээ бол мэрэгжлийн үнэлэхэд аюу хэцүү болчиход байгаа байхгүй. Одоохонд бол би жишээ нь криптог эрэлт нийлүүлэлтэн дээр суурилж цаашаа яаж болох уу гэдгийг хаамгаглах гэж л оролдсон хөөс яг би криптог өнөөдөр яг валют болно гэж харж чадахгүй байдаг. Баталгаан чалгав шүү дээ. Тэнгүүд бүтээгдэхүүнгээ харах гэхээр бүтээгдэхүүнээс өөр зарчмаар өсч буураад. Тэнгүүд одоо жишээ нь хувьцаа криптотой адилхан эрсдэлтэй гэж бодож байгаа бол энэ амар том өндөрл. Тий. Ял магадгүй ингээ криптод өндөр хөшөөрөхтэй одоо жишээ нь бага арилж яаж байгаад айгүй өндөр хөшөөрөхтэй байдаг шүү дээ. Тэнгүүд тэрэн дээр ингээ нөгөө нэг минийх ч юм бол одоо чинь 10 хүрчигтэй байгаад би тийм алдаа гаргасан байхгүй. 9 өөрчлөлтүүд л 90% алдагдлал хүлээсэн. Бага арилжаад $5,000 доош арилжаанд орж исэн учраас IG дээр нэг тийм нөхцөлтэй байсан. Тэнгүүд хувьцаа бол бас арай тийм байдаггүй. Хүн ингээд зөв хөрөнгө оруулалтаа хийгээд зөв ингээд багцаа бүрдүүлээд дэлхийн дээр том компаниуд дээр ингээд судалж байгаад ингээд орчиход хувьцаа бол одоо бусад энэ эрсдэлтэй гэж бодоод байгаа хүмүүсийн дээр бусад зүйлүүдтэй харьцуулахад эрсдэл нь хамаагүй бага гэдэг. Тэгэхээр бас нэг эрсдлийн орон зайг ингээд нэг юм байршлуудын хүмүүс арай зөв ойлгочвол би яг хаанаас эхлээд хаана хүрэх ёстой. За зарим төрлийн бүтээгдэхүүн бол надад хитрхийн өндөр эрсдэлтэй юм байна. За ийшээ би ороод хэрэггүй юм байна. За заримд нь бол би ийм байдлаар ороод болох юм байна гэдэг. Яг тэр нэг эхний нэг ийм ойлголтуудыг ингээд зөв авчвал гэж аягүй боддог. Тий. Ерөнхийн нэгсэндээ ямар хөрөнгөнд хөрөнгө оруулах гэдэг вэ гэдгийг эрсдлээр нь жигэлсэн байдлаар тий нэгсэндээ хувь хүмүүсийн хувьд бол ойлголт ерөнхий ойлголт авчих юм бол ядаж нэг мэрэгжлийн тэр хүмүүсээс нэг ингээд тэр хүмүүсээс нэг ийм зааг нь чиг баримжаагаад тий шүү дээ тий жоохон гадралчвал за тэр хүнд өөртөө тохирсон юм акцийг үүсгэж болох байхгүй тий магадгүй өөрийнхөө хөрөнгийн талан бонд дээр талан одоо 25% хадгаламжин дээр 25% хувьцаан дээр гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар уг нь одооноос эхлүүл энэ өөр 10 жилийн дараах 100 хадгаламжин дээр ч юм уу тий 100 бондон дээр байхтай харьцуулахад бол хамаагүй өөр үр дүн гарах боломжтой байхгүй. Зөв. Окей. За одоо ингээд манай подкаст ер нь бол хамгийн сүүлийн асуулт гэж ойлгож байна. Тэгэхээр нөгөө хоёулаа ерөнхийдөө бол энэ аюугийн түрүүнд нэлээ асуусан. Хөвгүний өөрийнх нь тий сахилга бат, санхүүгийн сахилга бат хийдвэ 10-аас оноогоор дүгнийя гэж байгаа байхгүй. Тэгэхээр түрүүнд өмнөх яриагаар бол нэлээ угаасаа чөлөөтэй байдгаа гэдээ ярьсан тий. Гэхдээ та 10-аас оноогоор дүгнээд тэгээд яг уу нөгөө санхүүгийн сахилга бат ч гэсэндээ нөгөө амьдралын хэм маягаа дагаад ингээд цаг үргэлж өөрчлөгдөж байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг одоогийн барьж байгаа санхүүгийн сахилга бат дээр анхаарж байгаа зарчим гэвэл юу байна гэж асуумаар байна. За одоо барьж байгаа нь бол сахилга батын хувьд гэх юм бол яг өөрийн одоо ажиллаж байгаа бизнес мэргэжил энэ компани дээр бол сахилга бат бол би бол нэлээд өндөр гэж боддог өөрийгөө. Компаниг хоёулаа ерөөсөө ярихгүй. Тийм үү? Тийм. Зөвхөн хувийн санхүү. Хувийн санхүү дээр гэх юм бол би 10-аас 6 л баг. Одоо сайжраад одоогийн байдлаар шүү дээ. Тийм. Тэгэхээр 6 гэж үнэлж байгааг одоо цаана нэлэрхийлж байгаа зарчим юу вэ? Ямар ч үсэн одоо нөгөө хуучинтайгаар харьцуулахад бол тодорхой хадгаламжтай, тодорхой нэг одоо арилжааны данстай. Тий, тодорхой хэмжээнд бас сүүлд нэг байр нэмж авсан. За тэр бол нөгөө хадгаламжтай холбоотой бас бусад мэдээж тусламж дэмжлэгүүд байсан. Тэгээд одоо тэрийгээ жишээ нь ингээд түрээслээ тэндээсээ ингээд орлого олоод ингээд явж байгаа энэ зүйлүүд бол яг л нөгөө нэг тодорхой хэмжээнд яг энэ санхүүгийн ойлголтууд
илүү сайжраад тэгээд өөрөө энийг амьдрал дээр хэрэгжүүлээд эхэлсэнтэй холбоотой. Тэгэхээр ер нь бол одоо бол хожимтойгоо харьцуулахад бол хамаагүй сахилга баттай болж байгаа. Зүгээр яагаад нөгөө 10-аас 6 гэж хэлээд байгаа шалтгаан одоогор бол гэр бүлтэй өвөлдөчихээр ирээдүйд нөгөө төлөвлөж байгаа тэр баялаг гэх юм уу тийм зүйлийг бол хараахан бүтээж авчаагүй. Тий. Тэгэхээр тэр зүйл одоо бүтээд тэрэндээ ингээд яг бодтой ингээд хөрөнгө оруулалтууд маань яг чиглээд ингээд тодорхой суурьтай болоод эхлэх юм бол илүү нөгөө арай өндөр хувь бол эзлээд явах бах. Тий. Арай өндөр унаа аваад юм өөртөө өгөөд явах бах л гэсэн тийм бодол. Урт хугацааны хөрөнгө оруулалтыг бас оруулж татчих шүү дээ тий. Тийм ээ. Тэгэхээр яг одоогийн байдлаар хуримтлал гэдэг юм уу? Хуримтлал байна. Юу гэдэг хуримтлалаа бас өөр шимийг нь хүртээд өөр хөрөнгө болгоод одоо илүү үн цэнтэй хөрөнгөд хөрөнгө оруулсан байна. Гэхдээ түүнээс гадуур дахиад бодох зүйл нь бидний дараагийн бодох зүйл нь урт хугацааны одоо тэр өв буюу хөрөнгө оруулалтын талаар тагас дурдж гин гэсэн үг шүү дээ. Тий, одоо жишээ нь би бол тэтгэвртэй зориулж юу ч бэлдээгүй байгаа. Тий. Гэтэл бэлдэх одоо ингээд олон улсын ингээд тэр туршлагуудаас ингээд хараад явахаар уг нь 35 тагаас хойш тэтгэврийн талаар эхэлж бодож эхэлт юм байна л да. Олон улстай энэ санхүүгийн чиглэлээр ялангуяа ажиллаж байгаа санхүүгийн ойлголттой болсон хүмүүс бол тэгэхэд би одоо өнөөдөр 39 нас хүрж байна. Гэтэл тэтгэвртэй яг юу ч бэлдэж эхлэегүй. Энэ үг л гээд. Тийм тэгэхээр тэр чинь өөрөө л ингээд яг ингээд санхүү талаас харах юм бол санхүүгийн хувьд болоогүй байна л гэсэн үг. Тийм өвний санхүү талаас харах юм бол. Яг миний хувьд ингэж бодож байна. Илүү яг одоо магадгүй ихэнх хүмүүс тэрийг бодоагүй байгаа тий. Ялангуяа Монголд амьдарч байгаа манайх шиг одоо юу гэдгийг насжилттай явчихсандээ өөрсдийнх нь нөгөө майндсет нь одоо сэтгэл зүйд нь бас тийм их одоо баруунуудыг бодвол удаан амьдрна гэж бас өөртөө төсөөлдөггүй ч гэж магадгүй тий. Ер нь бол тийм сэтгэл зүйтэй холбоотой байдаг гэж магадгүй. Хизээш тэр нөгөө тэтгэврийн сан руугаа мөнгө хөрөнгөлүүлнэ гэдэг тэр сэтгэхгүй чинь бол зүгээр одоо юу гэдгийг хадгаламжинд мөнгө хөрөнгөлүүлэх гэдэг илүү дунд олон богино хугацааны юунаас бол ялгаатай зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр манай подкастер ч гэсэндээ өмнө нь оролцож байсан зочдуудын хувьд бол би яг тэгж нөгөө онцолж яг ингээд тань шиг хэлсэн кейс гарааг учраас яг бас юу гэдгийг 10-аас оноогоор дүгнэхдээ энэ тэтгэврийн сан гэдэг тий өөртөө одоо юу гэдгийг тэтгэврт гарсан хоноо ашиглах тэр хөрөнгө оруулалтыг тооцож яг энэ оног бас өгсөн үгүй мэдэхгүй л байна л да. Тэгэхээр бас энийг болвол өнөөдрийн ярианаас гарч ирсэн бас нэлээд тийм онцлох юу бол гэж бодож байна л да. Хувийн санхүүд тий өөрийн. Тий. Дундаж нас сүүлд ер нь 70-аас дээш байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр чин эрүүл амьдраад тэгээд ингээд цаашаа ингээд явна гэд ингээд төсөөлөд явах юм бол өсөөсөөгөө доор хаяж нэг тэтгэврийн насан дээр очиод нэг 10 жил амьдрах. Цаашаа тий. Тийм зүйл бол гарах байх. За яг хуучин бол юу гэж боддог гэсэн бэ гэхээр бизнес хийгээд тэртээ тэргүй бизнесийнхаа хангалттай орлогоор өгөөжөөр тэтгэврийн насны санаа зовх хэрэггүй гэдэг ийм одоо зарчим гэх юм уу, тооцоолгүй гэх юм уу, суургүй ч гэх юм уу те зүгээр ингээд баталгаагүй юм багхгүй юу. Миний бизнес хийх үгүй ч баталгаагүй шүү дээ те. Тэгэхээр нөгөө нэг ийм болчихно гэдэг байдлаар зүгээр ингээд хайчиж байгаа байхгүй. Тэгээ одоо тэр бол болохгүй мэн гэдгийг ойлгосон. Тий. Тэр бол болохгүй мэн. Зүгээр багч байсан хамаг өнөөдрөөс тодорхой хэмжээнд ямар ч байсан бэлдэх ёстой гэдгийг бол ойлгоцсон. Тэгээд насан ч болцсон гэдгийг ойлгоцсон. Тэгээд ямар ч байсан одоо бол яг тэтгэвртэй зориулж хөрөнгө оруулалт хий ингээ тгий энэ хөрөнгө оруулалт яг тэтгэврт зориулаад шүгэвэл арай өөр байдлаар өдөртөх хэрэгтэй байхгүй. Тэнгүүт яг тгээгүй учраас би бол зөвөр нэг юм суурай ямар ч байсан ойлгоцсон, гадралцсан. Одоо хаана явж байгаа өөрөө мэдж байгаа. Тэгээд нөгөө өмнөхтэй харьцуулахад бол ямар ч байсан нэг юм сахилга бат бол хамаагүй өөр болцсон. Тэр төвшөнд л байгаа гэж боддог. Тэгэхээр одоо жишээлбэл Монголын нөхцөлд одоо тэтгэвртэй зориулаад бид нар бол одоо үндсэн манай улсын нэг нийгмийн даатгалын сан дотор явж байгаа тэтгэврийн сан чинь бол аль хэдийн тэр санд бол мөнгө хөрөнгө байхгүй гэдэг нь бол тодорхойлцоод байгаа шүү дээ. Тэгэхээр алдагдaltaй байгаа учраас тэгэхээр зөвлөмж одоо юу гэх юм зөвлөмж талаас харах юм бол хэрвээ та тэтгэврийнхаа одоо асуудалд анхаарч явах юм бол ямар хөө байдлаар одоо өнөөдрөөс те анхаарал хандуулах юм. Би бол хамгийн түрүүнд
ядч л нөгөө бонд арай эрсдэл багтай шүү дээ. Тэгэхээр бондод нэг юм болж игэл нэг юм жоохон диверсификац хийвэл зүгээр. Өнөөдөр манай зах зээл дээр бирж бос зах зээл дээр гарч байгаа бондууд бол дөнгөж эхэлж байгаа энэ өөрөө нэг 3 жилийн л үр дүн баггүй. Тэгэхээр бид нар бас нөгөө одоогоор ийм эрсдэл үүсээг байгаа нь эрсдэлгүй гэж харж болохгүй. Тэгэхээр тодорхой хэмжээний бас эрсдлээ хаах боломж байвал ингээд жоохон диверсификац хийх боломж байвал те. Жоохон диверсификац хийгээд эсвэл нэг диверсификац хийсэн санд нь хөрөнгө оруулалт хийдэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар ер нь бол одоо бондоос эхлээд ядаж хөрөнгө оруулалтаа хийгээд ингээд за цаашлаад илүү урт хугацаанд бас одоо магадгүй 35 хүн 30 хүн бол илүү тэтгэврт гарах нас ч юм хамаагүй хол биш шүү дээ. Тэгэх юм бол магадгүй тодорхой хэсгийг хувьцаанд хийж байгаа хөрөнгө оруулалтаа ингээд тэтгэвртээ зориулаад хэдэн хэмж гэдгийг те ингээд ийм байдлаар өрхөдөө ингээд нэг тодорхой хэмжээний багч байсан хамаагүй ингээд оригдлыг үсгээд ингээд явах юм бол тэр яг хүүгээс хүү бодоод ингээд хоримтлагтаа төсөж байгаа зүйл бол нэг л мэдхэд маш өндөр хувьтай болдго юм байна гэдгийг бол өөрөө тооцоолж сураад тэгээд өстө тэндээсээ л яг эргээд бодохоор харамсмал тоонууд гарч ирдэм байлээ. Би бол анх цалин авснаасаа хойш зүгээр олсон орлогынхаа зүгээр 10%-ийг л хоримтлуулад байсан бол би өнөөдөр ямар хэмжээний мөнгөтэй болох вэ ингээд бодохоор бүр үнэхээр харамсмал тоо гарч ирдэм байлээ. Тухайн үед бол яг ингээл за нэг жилийн мөнгөтэй цалингийн нэг 10%-ийг хоримтлуулаа гэх тэр яаж өсөөл гэж бодоод байгаа хгүй. Гэтэл нөгөө нэг тэр юм доктортой хоримтлал дээрээс нь тэр нэг доктортой хоримтлал маань нэг доктортой өсөөд байна гэдэг маань яг амар том өөрчлөлт авчирдаг гэдэг бол яг өөрөө санхүүгээ тооцож ойлгодог мэддэг болоод тэгээд ойлгосон. Тэгэхээр яг хүмүүс зөвлөхөд бол эхлээд тэр тооцоолыг яаж хийдэг гэдэг мэрэгжлийн хүн ч юм уу те ойрын хүмүүс зөндөө хүмүүс байгаа. Эсвэл өнөөдөр бид нар ChatGPT ашиглаад тооцоолыг хийлгэчих болж байна. Тэр бол нэг тийм хэцүү зүйл ерөөсөө биш байхгүй. Тэгэхээр тооцоолын өөрөө хийлгээд үзтээ. Би сарын ийм орлоготой. За миний цалин нэг дунджаар жилдээ нэг 10 өсдөг те. Тэгээд ингээд би сар болгон энэ цалингийнхаа хэдэн хувийг ингээд хадгалуулвал энэ өөрөө 10 жилийн дараа те зүгээр хадгаламжийн хөвгөр одоо эсвэл энэ хадгаламжийн хөвгөө дунджаар за нэг 10-аас 12%. За эсвэл бондих гэх юм бол за магадгүй нэг бид нар 18. За тэрнээсээ мэдээж бас нөгөө татвар матвар дээр тооцоолох энэ 10% ингээд тооцоолно гэдэг. Ингээд нөхцөлийн хүч юм бараг чаач бид нар бодод өгчих байхгүй. Тэгээ эхний ээлжинд ингээд нэг төсөөлөл харчих юм бол тэр нэг хоримтлагтаа төсөөд эцэст нь хүрэх дүнг нэг харчих юм бол их зүгээр юм бэл. Тэ. Тэгэхээр тэрэн дээр хөтлөгдөөд урамшаад гэсэн тийм ийм их мөнгө болчих боломжтой юм шүү дээ гээд тэглэгөө тэмүүлэх одоо хүсэл зориг нь гарчих магадaltaй авах гэдэг. Тэгвэл ер нь урамшаад ер нь хоримтлуулж эхлэх байхаа. Тэгэхээр санхүүгийн сахилга бат гэдэг одоо ойлголтын хүрээнд хамгийн гол онцолж хэлэх зүйл бол манай подкастын зочны хувьд бол тэтгэврийн сан те тэтгэврт гарсан хойно хэрэглэх тэр юу гэдгийг эд баялгаа өнөөдрөөс эхлээд одоо хоримтлуулах нь бол зайлшгүй шүү энэ хувийн санхүүд гэдэг энэ поинтыг бол гаргаж ирлээ гэж бодож байна. За тэгэхээр миний хувьд болохоор одоо ингээд тантай ярилцсан яриан дээрээс үндэслээд би тэр нөгөө нэг хөрөнгө оруулагч буюу харилцагчаар бэлтгэн гэдэг тухай ярьсан шүү дээ. Тэгэхээр тэр бол надад нийт юу гэдгийг хүмүүсийн нөгөө нэг одоо бид нар бол санхүүгийн боловсрал гэж ярьж байгаа. Түүнийг дагаад араас нь одоо юу гэдгийг хөрөнгө оруулалтын талаарх суурь ойлголт боловсролын талаар юу нь бол ярьж байна л та тий. Тэгэхээр энийг аль болох олон хүнд хүргээсэй тий. Олон хүнд юу гэдгийг энэ мэдээлэл очих тусмаа тэр хүмүүсийн гаргах хөрөнгө оруулалтын шийдрүүд нь арай өөр илүү зарчимтай нэг одоо чиг шугам нэг арай илүү зөв явах гэж бодож байна л да. Тэгэхээр энэ ажлаа одоо юу гэдгийг өөрөө олон төрлийн ажил хийж байгаа. Гэхдээ энэ ажлаа илүү сайн тууштай үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Тэгээд өнөөдөр болохоор бидний хувьд бол яг энэ зочнороо дамжуулаад сонсогч хэн бүхэнд болохоор аль болох санхүү хийх хичээлээ. Тэгээд мэдээж сонсож байгаа хүн болгон өөр өөрийн дэлгөөнөөр хүлээд аваад ойлгоно гэж бид нар найдаж байгаа. Тэгэхээр энэ удаагийн дугаарт бид нартай хамт байж манай подкастын зочноор оролцож ирсэн танд маш их баярлалаа. За тэгээд дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Баяртай. Баярлалаа.